dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style, victory is in me now. My time is now, couldn't scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work, he ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship. I gotta hold down the city. Gotta let you know where I come from. Самцхан үзэгчтэй амралтын өдрийн мэнд хүргэе. Баазар нэвтрүүлэг 11 дахь улирлынхаа 30 дахь дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжуулан Голомт банк студид Баазараа хүрэхээр уламжлалт дүрэн ажиллаж байна. Орой мэнд. За тэгээ өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр, автомашингүй өдөр, марафон болж байгаа. Марафонд оролцсон бүх хүмүүстээ, финиш хийсэн бүх хүмүүстээ бас манай нэвтрүүлгийн уран бүтээлчдийн зүгээс баяр хүргье. Гоё өдөр болж байгаа. 6,000 хүмүүс гэсэн. Тийм. Альбисэр машин би Баазараа төлөвлөж бүгд ирлээ. Гүйсэн хуландаа бас баяр хүргэе. За баяр хүргэе. Тэгэхэр чи хийчих штэ. За тэгээд удаан хүлээсэн мөчийн 7 хоногт болсон 2 бүсийн дорн дөрөнд бүсийн финалийн цувралууд явагдаж байгаа. Тэгээд манай сугаар та бүхэнд дорндын финал хүрч байгаа. Тэгээ ер нь гэрээнийхэн талаарх мэдээллүүдийг ч гэсэндээ хүргээ явсан болохоор үзэгчд маань айгу зөв хүлээж авч явах шиг байна те. Тэрэнд нь бас баярлалаа, ойлгож байгаад баярлалаа. За тэгээд өрөндийн финалийн нэгдэх цувралаас эхэлцгээе. За эхний тоглолт. Гэмик. За яг хамгийн гол үйл явдал нь ерөөсөө л энэ байлаа юм уу? Эннээс л бүх юм болсон юм. Угаасаа. Өмнө өгж авахгүй. Яг нүдэн дээр нь аваачиж өгөөд. Яг өмнөх өдөр нь зарлаад Хилжүүлээ гэсэн л да. Тэгээд өмнөх өдөр нь мэдээл задлсан хүн шээмсэлтэй. Тэгээд нэлийн шүүмжл үссэн. Яг альбисор зарлагдаагүй вахт нь шээ MVP авчлаа гэдгийг төрүүл зарлаад тэгээд шээмс бол нэлийн шүүмжл үссэн байна лээ. Тэр нь өөрөө бол угаасаа дандаа төрүүлж юмыг зарлах дуртай л да. Тэгэл тийм задлагддаг шүү дээ бүх юм. Тэрийгэл хийсэн л гэдэг. Энд дээр нэг өрсөлдөгч байгаагүй үстэй ойлгомжтой болсон. Тийм, ер нь бол би бол ер нь ойлгомжтой. Тийм, хизээвэл гэдэг үсэн. Тэр ч одоо шамсын бурууч гэж байх. Тийм шүү дээ. Сэтгүүлч хүн бол хийх ёстой бол хийсэн. Халбай дээр нэг гардаж авдаг шүү дээ. Ер нь бол дандаа. Тэгэхээр чи нөгөө Лексийн цуврал чинь шүүрдээ дууссан. 5 дахь тоглолт гэж гараагүй. Хэрвээ Лексийн цуврал 5 дахь тоглолт гэж гарсан бол тэрэн дээр өчгөөсөн баг. Гэртээ их тоглолт байсан болохоор. Тэгээд энэ тоглолт дуусны дараа Вембиг бүгдээрээ л харсан байх тий. Селений судал дээр MVP-ийн зүг рүү нэг ч харцаа шийдлэхгүйгээр төвлөрөөл төвлөрөөл сууж исэн. Тэгээ энэ тоглолтод Вемби бол үнэхээр одоо аимшигтай гэж хэлэхэд багтахаар л тийм байлаа. Тэгээ Авро амирын насыг бодохоор бүр энэ хүнээс айх юм. Тэгээд ядж яхад яг энэ цом авсан тоглолтын дээр Шэй маань өөрөө ихтлийг их таарахаа ижлээ. Тий, ер нь ийм байхын харж байгаагүй гэмээр л. Ер нь энэ үлрэлд ингэж муу тоглосон тохиолдол. Чи одоо үлрэлт бол Шэй чинь 3 үед л нөгөө 30 оноогоо авчаа суучдаг байлаа шүү дээ. Гэсэн чи энэ тоглолтын дээр бол тийм зүйл эхний хагаст бол болсонгүй. За тэгээ нөгөө талаас эсэргээрээ сая Вемби тэч одоо угаасаа юу ярих вэ? Дэндүү. Вемби талаас амжилттай байлаа. Утгагүй л дээ. Хамгийн гол залуу энэ Дэлн Харпер байлаа. Яг эхний тоглолтын үед бол Карусо юм шүү. Спортын талаасаа бол Харпер, нөгөө талаасаа бол Карусо. Карусо бол бүр чирлэгч. Би одоо Карусо шиг багийн лидер илүү гэж бодсон шүү дээ гейминг дээр. Одоо баг Өвгөсөө хэрвээ финалд гараад ирэх юм бол бүсийн MVP-г баг Карусо гараад тоглосон доо ихний тоглолт бол. 3-8 эцэн үстэй. Карусо юу болчихоо гэдэг. Юу болчихоо гэж угаасаа л юм шүү дээ. Лексийг авраг авахад хүүшээ Лексийг 10 оноо авдаг тоглогч шүү дээ Карусо. Гэхдээ гэхдээ ер нь яг хэрэгтэй үед бүх юмаа хийдгэл тоглогч. Өнгөрсөн жил Карусо ирээгүй бол авраг авахгүй шүү дээ. Хаачлаач Карусо 2 ирээгүй бол 30 оноо бол авахгүй. Авдгүй хүн угаасаа талаасаа бол тийм. Тэр гайлж байгаа хгүй. Гэтэ энэ багийн хамгийн туршлагатай өнгөрсөн жил авраг авахд гол хүчсэн юм баггүй. Тийм амар муу хүн байжгаад энэ дээр нэг амар онцгорсон юм бол ер нь байхгүй. Ер нь бол угаасаа иймэрхүү аврагын сэтгэл зүй томтой тоглогчийн бүгд л. Үгүй муу хүн гэдэг нь зөв оноо авдаг л яриад байл та. За. Ингэж оноо авдаг тоглогч биш юм аа л гээ. За J-Dub бол гимтлээс шууд эргэж ирээд ихний тоглолт гэхэд маш сайн тоглосон. SJ яг болохгүй байгаа үед J-Dub-ын тоглолт бол өстой гоё болчихсон. Тэгээ би бас яг Бертлээсээ дөнгөж эргэж ирээд тийм сайн байхгүй болов гэд яг үндэ хүлээлт бол тавиагүйсэн. Тэгсэн чи яг хамгийн хэрэгтэй үед оноо явуулж исэн ганц хүн нь J-Dub байсан. Яа, энэ шийдэлт.
Энэ амар байсан шүү. Йоо босоод ойрлсон шүү. Стефин шидэлт шүү дээ. Яг энэ дээр шийдсэн шүү дээ. Яа тэгээ энэ дээр бас тэгээ нөгөө л Каруса. Налдаа шүү дээ. Үгүй та ийм хордон болж байгаа юм чи тийм үлээхгүй шүү дээ бас. Одоо зүгээр нэг имийг зүгээр хөлийн зөвшөөрмөр юм. Угаасаа сагсан хүмүүст шүүгчнэр бүх алдааг үлээхгүй шүү дээ. Үгүй ер нь зөв миний хэлэх гэдэг нь тоглолтын төгсгөлийн юмнуудыг хармаа. Харин үлээхгүй шүү дээ. Угаасаа Монголд ч дэлхийд ч FIBA-д ч NBA-д ч адилхан шүү дээ. Үгүй үлээ шүү дээ. Үлээхгүй шүү дээ. Тоглолтын төгсгөлийн алдаанууд үгүй. Финалийн тоглолт, плей-оффын тоглолтын дээр үлээдгүй шүү дээ. Бид нар зөндөө л харсан шүү дээ. Эзээ үлээхгүй. Улаан цай алдаанд үлээхгүй нь сагс утгагүй болчихсон шүү дээ. Гэхдээ нэг талаасаа мэдээж тийм л дээ. Гэхдээ нөгөө үлээхгүй л алдаа хийгээд цаг дуусна. Би зүгээр энэ цуурлын гайхалтай нэг ингэж бодоод байгаа шүү. Жохон шүүгчнэр алдаа үлээхгүй байна, үлээж ийн гэхээсээ илүүтэй. Жохон ялгууртай үлээгээд энэ удаа гэж хараад байгаа шүү. Гэхдээ тэрэндээ л яригдаад байгаа шүү гол асуудал. Жишээ нь Вембигээс тэр одоо гарнаас нь зуурах, татах, хөлн дээр нь гიშгэх янз янзын юм харагдаж байгаа. Тэр чинь дээр дараа нь бичлэгээ үзэж байгаа шүүгчнэр. Тэгээ дараагийн тоглолтод нь дахиад харж болно шүү дээ. Тэгэхээр тэр нэг тавтагдаад л яваад байгаа. Тэгээ сүүлдээ одоо бүр ус мөснөөс нь зулгааж мөн. Тэр нэр бол арай тий. Хардтай ч юм уу. Тэр чинь тэр болгоныг харахгүй байна гэдэг чинь өөр амар. Харахгүй байна уу, харахыг хүсэхгүй байна уу гэдэг нэг юм өөр ойлголт би надаас асуулт гарч ирээд байгаа шүү дээ. Тэгээд нэг юм ялгууртай гэдэг нь энэ тоглолтод цуурлаж юм миний хувьд зүгээр яаж нөлөөлөд байна вэ гэхэлэр нөгөө Сан Антонио Спурсийн чинь яаж тоглох учраа болохоо тэлж байгаа байхгүй. Өөрөөсөө ингээд нэг адилхан контакт төгсөөр алдаа авчаад идэг. Нөгөө тал дээр нь за тэгвэл бид нар ч гэсэн ингэж хамгаалж болох юм нэгэнгүүд нөгөө талд нь торгуулын шийдвэрлээд идэг. Тэгээ өөрсөн дээр нь болохоор ямар ч алдаа малдаа өгөхгүй ингээд нэг юм ялгууртай болчихгоо бид нар тэгээ яаж тоглох юм бэ гэдэг юм. Одоо наа чи яг нөгөө ийм ярих хэрэгтэй шүү дээ. Одоо ярихгүй би одоо та нарын одоо юус нь таалагдах гал би үнийг л ярина шүү дээ үгүйсээ. Яг бодвол тийм л байгаа гэсэн гарсан юм шүү дээ. Бас нөгөө ялгууртай гэдэг. Лексис эхлэлтэй шүү дээ. Тэр нь зүгээр одоо тэрнээс биш зүгээр ялгууртай гэдэг нь та спортсны гаргаж байгаа алдаанууд алдаа мөн үү мөн. Тий. Эсвэргээрээ өвкөсийн тийм ихлээр алдаа гэж хүлээн зөвшөөрөхгүй, үлээхгүй байгаад нөхцөл байдлууд байгаа. Эсвэл бичлэг энтер нь байсаар байдал тэр үснээс дулгаадаг бол жишээ нь тохиоддогтой адилхан хүн гимтэж болохоос юм дээр тэр чинь муухай үйлдэл баг. Ямар нэгэн шийдэл байхгүй байгаад байгаа юм жоохон ялгууртай зөөл нэг хэлтэн зөөлчлөд бол гэсэн утгаар хэлээд байна л да. Тэгэхээр чинь нэг юм шудраг бус байдал яваад байгаа байхгүй. Гэхдээ тэр бол шүүгчдийн талынх тий. Энэ дээр бол гэхдээ энэ чинь буруутай биш байхгүй. Буруу шүү дээ. Чи би тоглож байгаагаа үсээ сулгаж болох юм уу? Гэхдээ болохгүй л дээ. Харин тий. Тэгээ хүний хөл дээр би хишгэж болохгүй л дээ. Тэр чинь буруу шүү. Тэрний буруу шүү дээ. Гэхдээ гэхдээ тэрийг тэгээ үлээхгүй өнгөрчлөө шүү дээ. Тэгээ энийг мэдэхгүй шүү дээ. Энэ яг юу болоод байгааг бол ойлгохгүй тий. Үгүй хуучны сакс ийм байдаг, тийм байдаг гэлээ. Үгүй чи одоо очиж сакс тий. Хуучдаа буцаж очих гэдэг юм уу? Очил тоо. Энэ чи плей-офф шүү дээ. Гэхдээ одоо түүхэндх одоо хамгийн бохир багууд гээд тэгвэл таанд бол яаж утсан биш заяа. Detroit Bad Boys-ийн үе, New York Knicks 90-ад оны үе, Boston 80-ад оны үе, Warriors 1990 он. Тэр үеийг одоо тэгээд буцааж харьцуулах гэдэг. Warriors байна шүү дээ. Miami Heat байна шүү дээ. Бага шүү дээ. Memphis Grizzlies ч гэсэндээ бага шүү дээ. Тим бидтэй. Яг тийм биш. Яг тийм заваа бохир гэж яриул тэгээд одоо зүгээр цоошос хөгжсөн болохоор үгүй шүү дээ. Чи энэ плей-оффын зураг бүгдийг үзсэн. Юмыг бас арай сүртэй харагдаж байна. Ийм хийсэн баг байгаа юм уу? Гэхдээ одоо тэгээд ер нь бол зүгээр шүү дээ. Нэгдүгээр яг саяны хулангийн нөгөө сошиал хөгжсөн бол нөлөөлж байгаа. Тэгвэл одоо өвлөг тоглож цуурлуудаа хин үлдэр хишгэж байгаа юм уу? Хишгсэн юм уу? Гэхдээ яг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн сайтууд бол яг ингээл нэг Монголын Facebook дээр шуураад байгаа шиг та нарыг ерөөсөө тийм дөөрт мөртийг цолж байгаа юм огт байхгүй. Энэ бол плей-офф, энэ бол ширүүн хамгаалалт те. Харин хамгаалтыг магтаад байгаа байхгүй. Гэхдээ хамгаалалт тэрийг бол одоо хүн болгол яаш штэ үгүйсэ. Одоо тэнгууд за тэр алдаар дүүрч заяа. Нөгөө талаасаа одоо зарим ESPN-ээс тгүүлч ч юм уу Jay Williams энтер бол жишээ нь өчтөр сүлд гарсан нэвтрүүлэг дээр хэлж байгаа байхгүй. Жүжиглээд байна. Алдаа авах гэж өөрсдөө. Тэрэн дээр гол хэлж байгаа биш ээ. OKC-г OKC алдаа хийж ин биш заяа. Зүгээр өөрсдөө жүжиглж алдаа аваад байна гэдэг. Нэг ч одоо яг өмнөх дугаар дээр ярьсан шүү дээ. Одоо тэр чин бол урлаг спортоор тусдаа гэж шуугж байгаа байхгүй. Тэн дээр бүр бүүм байгаа шүү дээ. Шээ тэр бичлэг харж байгаа шүү дээ. Шидээд унахын ерөөс тэр эсвэл тийм хөл муутай бо. Жилийн өмнө шидээд унаадах ерөөс. Жилийн өмнө OKC гэхдээ ийм хэмжээнд үзэгч нараас бүлийдүүлж исэн юм уу? Үгүй шүү дээ. Жилийн өмнө яг өнгөрсөн жил шал өөр өссөн шүү дээ. Энэ жил бүр айгүй өөр. Харин тийм өөр нэг юм. Наадах ч бас шүүгчдийн өөрсдийнх нь асуудал шүү дээ. Та нар өөрсдөө ч
Тийм харин тийм. Тэрийг харин Яг ихний тоглолтын дээр ийм зүйл болсон сайн баха. Тоглогчтой асуудал нь миний хэлэх гэдэг юм болохоор нэгдүгээр жүжиглээд байна алдаахгүй. Хоёрдугаар бохир үйлдэлүүд хийгээд байна. Өсдөж जैन хүний хөл дээр шигж जैन те. Гарын мушгич дээр шивэн дээр каслын гар марыг мушгиж байгаа энэ төр яг яа гэдэг юм те. Хажуу гахт гараар ингэж мушгаал гараад тэр чинь дандаа спортын бас үйлдэл шүү дээ. Би өөрөө тамирчуулах мэдээд шүү дээ. За энийг яриад тэгээд үргэлжлүүлэхаа түр яж байгаараа. За Сан Антонио Спорс бүсийн финалд хамгийн залуу гарааны бүрэлдэхүүн нь 22.4 гэж дундаж насны хаалбар гараанд гарсан чинь ийм залуучууд ирчихэж байгаа юм байл л дээ. Гарааныхын тавт ихний тоглолт өвч юм зөвхөн. Тэгээ энэ багч нь 2 нэмэлтцэг гаргаад хожицсан гэж бодохоор бас аюултайгаа. Тэгээ бас л плей-оффт 50-с дээш минут тоглосон Спорсын түүхэнд 5 дахь тоглогч болж байгаа юм байлээ. Нэг тоглолтод 51 минут. Тэгээ плей-оффт 22 наснда нэг тоглолтод дабл гүйцэтгэсэн түүхэн дэх анхны их гурвал Касл Вемби Харпер 3 болжээ. Харпер нь бараг стилээр квадрубл дабл хийх төгсөн шүү. Трибл дабл хийх төгсөн шүү. Тэгсэн. Харпер стил хийсэн. Каслиныг асуул турновер байдаг тийм. Каслаас турновертой трибл дабл хийчихлээ шүү. За тэгээ анхны бүсийн финалда 30 оноо 20-с дээш самбар авсан 1960 оноос хойш анхны тоглогч Вемби боллоо. Яхаа аргагүй. 21-24. Вил Чемберлен дээр яригдах тий. Тийм, яг Вилт үлээ. Вилттэй үлээ. 40 мөрөнд. Тэгээд Спорсын түүхэнд 42 гүйцэтгэсэн анхны тоглогч 20.5-7 гүйцэтгэсэн анхны руки Харпер болж байгаа юм бэлээ. За тэгээд Карусо болохоор 31 оноо авсан плей-оффын карьерийн дээд үзүүлэлт байсан. Дээр нь 8 удаа 3-аас оруулсан нь Тандрын плей-оффын рекорд. Карусо бүр солирсон. Амар явсан хөс дээр. Тийм яг 8 гэсэн шүү дээ. Галзуусан. Тэгээд плей-офф Сэлэнээс 30-аас дээш оноо 8-аас дээш холын шийдэлт. Джейсон Терри даас тогтоол юм бэл. Юусе цор ганц өмнөх тохиолдол. Тэгэр шүү дээ. Карусог бодвол бүр амар бөмбөгний эрх мэдээ өндөртэй тоглосон. Өөсө шидэгч байсан тийм. Ер нь скорер лээсэн. Оноо авчлээсэн л та. Бараг 11 оноо төрүүлсэн. Карусогийн бүр түүхэн тоглолцсон. Карусогийн түүхэн тоглолцсон. Би бүр гайхсан. Спорсийнхний ч гэсэн. Тийм байна. Амар түүхэн аль шалтна. Тэгээ ер нь дараагийн хэдэн жил чинь тэр чихтэй Спорсийн юм биш үү тэл гэж бодогдсон шүү. Одоо харин Дараагийн хэдэн жил гэж энэ жил ч гэсэн Спорс их шүү дээ. Яа. Болоогүй болоогүй шүү. Өнөөдөр их хожичоод их хаппи яруу тийм. Таадраа өнөөдөр хожигдсон. За тэр яа. Нөхцлөл өөр шүү. Шээ MVP авсаа. За тэгээ санд асуулга нь ер нь ямар хэн үр дүнтэй байсныг харъя. Өндөр тавих уу тийм. MVP дээр тэгээд хэд нэгдүгээр байрын санал чинь 10 оноо. Тэгээд 7 оноо, 5 оноо, 3 оноо, 1 оноо гэж явд юм лээ. 5 байраар нь хэлтэй. Тэгээд Шэй бол нэгдүгээр байрын саналыг хамгийн олон удаа авсан. Йокич 2-т, Вемби 3-т, Лука 4-т бичигдсэн. Ийм юм байна лээ. За хоёр дахь тоглолтоо үзэхүүдээ тэгвэл. За тэгээ эхний тоглолтын X Factor нь Карусо байсан. Хоёр дахь тоглолтын X Factor нь Хартенштайн байлаа. За тэгээд алдартай нөгөө үс таталтай чи одоо харъя. Харцгаая. Энэ дээр Хартенштайн баг 9 товтлооны самбар авсан баха. Хартенштайныг ингэж ашиглахгүй бол угаасаа эхний тоглолтын дээр бол юу ч болоогүй шүү дээ. Тэгсэн. Золиос болоод суусан шүү дээ. Тэгээд Вембитэй нэг юм ноцолдох ажлыг чэтээр биш Хартенштайнаар хийлгүүлсэн арай ашигтай байгаа. Хар ажил хийлгсэн. За Хартенштайны үснээс нь татах ер нь бол угаасаа буруу заяа. Гэтэ slow motion бас юмыг арай сүртэй харагдуулдаггүй гэвэл би тийм гин. Тэнгүүртээ энэ тухайн үйлдэл дээр болохоор албан ёсоор дахиж шалгасан. Тэгээд тоглогчид нэмэлт шийтгэл өгөөгүй торгох ч юм хийгээгүй. Энэ би ил асуудал шүү дээ. Ер нь бид нар энэ би ил асуудал. Санаад нь үл гэж бодсон байна. Гэхдээ тийм өвгөсөө рүү хандгаас энэ яг Вембиг зогсоохын тулд асуудал гэх юм уу? Тийм. Тэрнээс биш зүгээр яг тайлбарыг үзээ сууж хахад ордон тайлбарлаж байгаа тайлбарлагч нар үрд хэлж байгаа байхгүй. Сая гар зүгээр ингээд нэг юм хурдтай хөдөлгөөнд дунд орооцчууд жигнэсээ зулгаач өгсөн чинь зулгаачлаа штэ гэдэг. Сагчд тайлбарлаж байгаа сагчд яриад байгаа байхгүй. Яг энэ кастинг тоглолт бүр өстө шарус босгоор байсан тийм. Вембигийн эхний ямарч далааж тогт. Харин тийм. Вембигийн эхний тоглолтын яг тэр орж ирээл шууд шиддэг. Тэгээ энэ кастлын энэ тоглолт хоёр бол ёо бүр тэгэхээр энэ тоглолтын яах вэ? Одоо энэ тоглолтыг бид нар нэг 10 жилийн өмнөх тоглолтыг үздэг штеп. Энэ хоёр багийн цувралыг ер нь ингээл хойш 10 жилдээ нэг ингээл нэг юм таймын үзчихсэн. Ингээ буйнаа балалт явсан ингээд. Энэс нэг удаагүй Харпер бас гимтэж байгаа маа. Тэгсэн. 7 минут тоглоо JW араас нь Харпер гарсан. Өмнөх дугаар дээр нөгөө таамаг сүлд өгтөө хэлжсэн шүү дээ. JW-г 7 тоглож чадах уу? Энэ амар
өндөр хэмнэлттэй цувралд гэл тэгсэн нэг л тоглолоо шүү дээ. Одоогоор 3 тоглолт явсны эцэст. Тэгэхээр харин JW-ийн гуйны хараа аягүй хэцүү болчиход байгаа юм. За ингээд тоглолт бол амар гоё болж ирсэн 3 дугаар үед дээр. Тий. Дутуу явж байгаад Spurs барьж орж ирээд. Тэгээ Вембиг бол амар одоо юу гэх юм. Битээ нэх гоё тоглож хязгаарлаж чадсан. Ер нь бол Хартенштайн тий. тий. Хартенштайнч тэр Сэлгэнээс Джейлин Вильямс ч тэр Өнөөх л Каруса болсон. Каруса бүр MVP юм шиг. 3 олон шидэлд орсон энэ тоглолтын дээр. Харпер ингээ гараа авсан. За энэ бас Спurs маш муу мэдээ болсон. За тэгээ Шэй бол харин Сайн байсан. MVP Шэй иргэн ирсэ. Энэ тоглолтын туршвал. Картер Брайант энэчээс толгоогоо ирэхлээ. Картер Брайант чи энэ тоглолт дундуур илүү нөгөө нийтийн 0 руу тоглолт дундуур орсон. Явж байсан байсан. Гоё гараа. Цаана нөгөө амар тоглолтын юм чимээ яваад байгаа шүү дээ. Яг тоглолт донд би засан байсан. Яаж яг зөвөр үзэгчтэй ордог 0 руу орсон. За тэгээ Маккен гэж энэ залуу Энэ бүр бас X хамгийн гоё factor, шидэлтүүдийг хийдэг том зүрх зөрөгтэй үнэхээр гоё. Филадельфи 76 баг. Энэ жилийн драфтын эхний тойргийн Хьюстны сонголт. Драфтын дараа жилүүдийн 3 2 дугаар тойргийн ирэхээр энэ залууг Оклахомод бэлэг болгох гэсэн. Тэгэн чи ингээд дуусаагүй. Уг нь ингээд Ариул барьчихгаа тий. Келден Джонсон, Касл энтер ингээд зөрөөд оноо аваад явуулсан. Өнөөдөр Эжи Мичл бас гинтсэн тий. Тэгсэн. Тэгээ ийм ачаалттай учраас одоо Хүн л болсон энэ л хойно. болсон. Тэгээд Дийлтэй зарим. Эжи Мичл энэ тоглолтын дээр л шууд ямар ч тач гуяа барьсан шүү дээ. тэгсэн тий нэг төгсгөлд Тэгээ өнөөдөр бол яг хөөгдөө гарсан. Техник аваад гарсан л та. Тэгээ ер нь бэртлийн асуудлууд бас ер нь аюултай байна. За тэгээ хамгийн гол нь бас JW-г бид нэр ярих хэрэгтэй юм болоо. Тэгээ өөрөө хүсээд болсонгүй Instagram дээрх бүх зургнуудаа устгацсан устгацсан. хайд хийсэн л юм дээ. No post болсон дээ. Тэгээд тэрэнд нь зориулж бас багийнх нь өнөөдөр нэлийн хурцлагдаж гарч Тэр зүү нэлээ хүнд байна л гэсэн үг. Зүйлтэй яваасаа амар чухал тоглолт байгаад байдаг. Баг нь бас маш эвгүй нөхцөл байдалд орчоод холбоо даваа талаа алдчихад байгаад байсан. Тэгээд тийм үед багтаа тусалж чадахгүй нэ гэдэг чинь тамирчин хүний хувьд. Одоо ялангуяа эн чинь нөгөө тоглохгүй удаж жагаад дөнгөж ирээд ганц тоглоод дахиад ингээд буцаад эртэл авчиж байгаа хүний хувьд чинь маш хэцүүлтэй. За тэгээ хоёр дахь тоглолтын онцлог статистикийг хараад үргэлжлүүлээ ярилцаад явъя. Эхний хагас Стефан Каслын хувьд 5 бөмбөг алдалт, таан дээр болохоор дангаараа 5 бөмбөг алдалттай. Касл одоо ингээд хараа. За нэг сайн статистик нь бүсийн финалд 25-5 гүйцэтгсэн түүхэнд хамгийн залуу тоглогч болсон байна. Ч одоо 21 настай шүү дээ. Кастлийн талаар ярихад нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Софмор жилэн тий. Тэгэхээр энэ залуу алдаа гарах эрхтэй юм уу? Нэг талаас. Хэдхэн залуу байгаа дээ л да. Тэгээ нэг сөрөг үзүүлэлт нь одоо тэр хамгийн доор харагдаж байна. Эхний хоёр тоглолтод 20 удаа бөмбөг алдлаа. Зөвхөн Каслч гэлтгүй ерэн зүгээр Спурсос нэг тийм жоохон яараад байгаа. За бид нар ер нь алах юм байна гэдэг нэг юм хайпа дийлэхгүй. Залуу насны тий. Гяс дайж орж авч би ч оноо чадах юм байна гэдэг нэг юм Төрүүлж очоод байна л да. ихтэй л яваад юм л да. Одоо тэр Шакобитай харьцуулсан тэр бол бүр амар үзүүлэлт байгаа шүү дээ. Вемби Харпер хоёр шүү. Наач нөр туршлагын асуудал. Харин тийм. Яарад байдаг. Зарим үедээ нэг химнэлээ тогтоох юм уг нь байх хэвээр. Эдгээр чинь тэгээд битгэмтэл гүйцэтгэл. Тэрийг одоо фокус хийж өгөх хэрэгтэй л доо. Харрисон Барнс хоёр. Тэгээ явцдаа энэ хоёр залуу чи ер нь дийлдэшгүй болох юм шүү дээ. Тэгээ харьцуулагдаж Одоо байгаа илүү хоёр хүн байгаа юм байна шүү дээ, тий. Одоо зүгээр эхний хоёр тоглолт дээр нэг зүйл хэлгээд энэ Кастлийн 20 бөмбөг алдалт 10 байхад л хоёрын хожлоо шүү дээ. Нэгэнд нь хожицсан шүү дээ. Нэг бөмбөг алдалт гэдэг чинь одоо шууд нөгөө талд барыг оноо гэсэн үг байхгүй юу? Тэгээ таандрын эсрэг тэр бөмбөг алдалтын шийтгэж чадна л та. Тэгээ оноо болох. Гэтэ ер нь зүгээр Каслч гэлтгүү дээ. Ганц Каслч гэлтгүү. Оклахомоч тэр өөрсдөө маш олон бөмбөг алдсан. Ер нь бол тэр энийхээ нэг 20 удаа довтлох боломжийг аль аль талаас үгүй хийчихэд байгаа юм. Тэр хамгаалалттай. Би зүгээр яг одоо 3 дахь тоглолтыг одоо удахгүй ярина л да. Гэтэ зүгээр өнөөдрийн тоглолтын дээр авчирж ярих юм бол эхний хоёр тоглолтод юу болсон бэ гэхээр өнөөдөр бол жишээ нь 80 довтлохол хийж байгаа байхгүй хоёр баг. Цөөхөн шүү дээ. Дунджаар авч үзэхэд 100 довтлдог шүү дээ. Одоо бол тийм болсон тийм. Тэгэхээр чин тэр үлдсэн 20-ын бөмбөгөөл алдаад байсан байгаа байхгүй. Хоёр баг айл айл талаас. Хоёулаа хамгаалцаатай байгаа. Тийм. Тэгэхээр тэр чин бол нөгөө тамирчдын бас нэг юм ирч хүчийн шавхаж байгаа нэг юм чинь. Яг үнэ.
бас энэ бөмбөг алдаад нөгөөхнийхөө араас тэмцээд эсвэл хамгаалах гэж тэр бөмбөний төлөө тэмцээд алдуулаад хурдан товтлогоонд яваад ингээд ийм хэмнэлийг ерөөсөө ийм нэг жоохон намжмал байдалд аль аль нь оруулахгүй байгаа байхгүй. Тоглолтыг ерөөсөө эхлэхдээ маш өндөр хэмнэлтэд эхлүүлээл тэрнээсээ буухгүй яваад байгаа юм. ерөөсөө дээшээ өгс чааз өгсөж явсаар агаал дуусч байгаа байхгүй. чинь хоёр залуу баг л те. Тэгэхээр Онцлог л да. одоо энэ гарч байгаа гэмтлүүд чинь Тэрнтэй холбоотой. тэрнтэй холбоотой. Яг үнэ. Арай л амар өндөр хэмнэлтэд тоглоод байгаа байхгүй. Тэгээд унж тусаж тэр нэг бөмбөг болгоны төлөө биенийхээ хөл рүү дайв хийж орж марж байгаа юм зөндөө харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг сайшаалтай юм нь хоёулаа аль аль баг нь нэг бөмбөг болгон чухал гэдэг нэг юм сэтгэхүй байгаад энэ хамгаалалт болгон чухал гэдэг сэтгэхүй байгаад энэ хамгийн гол энэ цуврал маш урт үргэлжлэн гэдэг дээр бас нэг тийж харахгүй байгаа шиг байна. Одоо жишээ нь өнгөрсөн жил Индиана бол жишээ нь бас тийм өндөр хэмнэлтэд тоглосоор хагаад өөдөөс нь тэгж өндөр хэмнэлтэд тоглож чадах зэрэгцэж очих хэмнэлийн гүйцэх баг байсангүй тулдаа финал хүртсэн. Тэгээ финал яагаад Оклахоматай бүр 7-гийн 7 тоглолт гаргасан бэ гэдэг чинь одоо яг л энэ жилийн Spurs OKC-гийн тоглолцыг финалыг бид нэр өнгөрсөн жил чинь харсан байгаа байхгүй. Шууд эхний тоглолтоосоо талбай дээр нь очиж хожоол эхлүүлсэн шүү дээ Индиана OKC-г. Тэгэхээр ер нь одоо энэ залуу багууд үнэхээр гэмтэл бэртлэл жоохон хол байх юм бол энэ өндөр хэмнэлээ бол ямар ч байсан плей-оффын 1 2 дугаар шат 3 дугаар шат тэгээд финал руу тэр чигт нь хадгалаад гараад ирж бол чадхал юм байна. Тэгээд хоёр дахь тоглолтод SJ 54 оноод оролцохдоо нэг удаа л бомбог алдсан. Тимсээ статистик үзүүлэлт байгаа. Гэтэ эдгээр тоглолтуудад одоо хоёр тоглолтын таймыг бид нар ярьж ин тэгэнгүүт энэ донд нэг ч хүн ярихдаггүй байгаа Ч Том Грин. Тэгээд Ч шүүмжлүүлэхээр байна. Тэгээ одоо надад л гэхэд нэг тийм айгаад идэг хичээдэг байхгүй нэг тэр хүн харангуурт ингээд биш үү салхаад юм болчихдаг. Юм үнэхээр Вембид байна. Тэгээд одоо жишээлбэл эхний тоглолтын дээр Вембиг хэн хамгаалсан бэ гингуурт Карусо хоёр дахь тоглолтын дээр Хартенштейн Чэд байх ёстой байхгүй юу гэдгийг ер нь бол бүх том спортын сэтгүүлчид ярьж байна. Тэгээ хөөе Хомгрин чи юу хийж байна? Вембиг чи авах ёстой. Жижиг тоглолчоор Вембиг хаалгаад байгаа нь ерөөсөө таалахгүй байна тий. Энэ лигт чи Вембиг хамгаалах ёстой шүү дээ гэдгийг юм. Жохоо хор шаартай бай гэдэг байгаа байхгүй юу? Адилхан төрлийн энергийг авчир гэдэг байгаа байхгүй юу? Вембигийн 40-20 хийдэг шиг тий. Уг нь Ч тардаа эн чин багада одоо 10 жилээс өсрөөсөө Вембитэй одоо олон улсын тавцанд U17 өрсөлдөөд хожоод сурцсан хүн шүү дээ. Одоо яг бүр нэг тэмцээнд зэрэг тэр U17 санагдаад ах юм. U18 ч үлээ. FIBA-гийн тэмцээнд Америкийн шгшээгээс Францын шгшээгээс оролцохдоо яг хоорондоо тулаад Чэд хожоод өөрөө тэмцээнийхээ MVP болоод Вемби хажууд нь муухай царайлаа зогсож исэн байхгүй та. Тэгсэн чинь одоо тэр нөхөр нь өөдөөс нь гарч ирээд ингээд өөрийг нь талбай дээр дээрлэхэд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө сэтгэл зүйд нь бас нэг юм болчиход байгаа шүү. Тэрнээс хойш Вемби нэлийн хөгжсөн Чэд хөгжөөгөө л гэж ойлгож болно эсвэл нэг талаас эсвэл тийм. Вемби сайжирсан л да. Яг хоо тэгээ Вембигийн биеийн хөгжил одоо ямар бас амар байна те анхны жилээс бодоход. Тэгвэл Чэдийнх нэрэл нэг тийм хөгжихгүй хангалттай биш байгаа яг KD шиг бас байж болох уу гэж Вемби ч нэг тийм хөгжөөд нэг одоо тэгэл бас бидүүлсээр л байгаа шүү дээ. Яг үнэндээ бол. Гэхдээ нөгөө хүний биеийн онцлог баха. Чэтих ч тэр, Вембигч тэр. Угаасаа ингээд нөгөө нэг масс нэмэхэд жоохон хэцүү. Тэгээ булчин масс нэмэл тэгэл нэг жоохон бээр сууж шүрмслэгэл тулдаа байж байгаа болохоос биш. Яг нөгөө юм нэг лакс, зузаан биеийн тийм одоо юутай ястай биш, махтай биш учраас тэрийг одоо тэгээд яг тамирчдын хувьд эрүүлэр тэгж хөгжүүлэх нь угаасаа жоохон хэцүү л байгаа хэрэг. Биеийнх нь онцлог л байна. Аль чэдчихэлтгүй Вембич адилхан юм бол. За тэгээд өнөөдөр болсон өглөө болсон 3 дахь тоглолтын таймыг хүлээн авч үзцгээе. Энэ цуврал нэг гоё юм байгаа нь энэ хоёр залуу дасгалжуулагчийг бүр шүтэн биширмээр байна те. Аль нөгөө өстө нөгөө шатар нүүн гэдгийг хоёр талын дасгалжуулагчид бүр утгаараа дэгж байгаа. Хоёр тасчул хойлоо гоё. Гэтэ энэ дээр бүр нэг гайхамшиг бий болцсон юм шиг. Сэлгийн 76 он авах юм таан дээр те. Энэ одоо юу болоод байгаа вэ? Байр суурь юм. Гараас шууд J-Dub-тай холбоотой л гэж бодож байна. Одоо JV Маккен J-Dub 3 болвол Oklahoma City Thunder гээд энэ баг дотроо хамгийн дотны 3 найзууд. Тэгээ ингээд J-Dub яг ер нь бараг үлрэлэн дууссан байж магадгүй. Тэгээ ер нь одоо ингээд найздаа зориулаад ч юм уу те байхгүй орон цагийн нөхөй гэсэн амар тийм туслагдсан сэтгэл зүйтэй гарч ирсэн учраас бенч нь өнөөдөр ийм амар. Нэг талаасаа тийм нөгөө талаасаа эдгэр чинь бүгдээрээ про тамирчид шүү дээ. Яг үнэ. Мэргэжлийнхаа хийх ажлыг л хийж байгаа. Гэтэ гайхамшигтай хэлээ тийм. Үнэхээр төгс хийлээ. Өнөөдөр хэлээ тийм.
Пүлс гинээр. Эсвэл тооцоолоогүй нэ. Одоо ялангуяа энэ эхний үеийн тэр энэ чинь энэ тоглолт 15 тэг гэж эхэлж байгаа шүү дээ. Спорс тэргүүлж. Тий, би бүр ёо шар ус айс шүү дээ. Вемби суугаал баларцсан спорс ерөөсөө. Тийм болохоор корнет муу байна. Ер нь бол Вембигийн үед Вемби бүр бүтэн тоглолтын турш суухгүй тоглож чадахгүй шүү дээ. Тэр үед нь шууд даваа тал өксөр рүү шилжиж байгаа байхгүй юу. Тэгэхээр спорт яалтчгүй бодогтой талбайд бас юу байна. Бас нэг өмнөх тоглолтуудаас ялгаатай нэг юм нь Фокс те. Хамгаалтан дээр фокус ирснээрээ Муутгаж байгаа. бас муутгachж байгаа байхгүй юу. Харпер сэлгээ болчихгоо. Яг хөө мэдээж удирдлагын тур сэлгээ байсан л та. Гэхдээ яг энэ цувралын эхний хоёр тоглолтыг харуул Харпер гараанд гардлаа шүү дээ. Нэг талаас за тэгэнгүүт дахиад нэг юм нь Вембитэй Шэйг зөрүүлж гаргасан. Өмнөх хоёр дээр бол Вемби суухад Шэй сууж байсан. Вемби гарч ирэхэд Шэй гарч ирж байсан. Энэ дээр бол Вемби суухад Шэйг үлдээсэн. Байлгасан. Тэрэн дээр давуу талаа олж авсан. Йоо, Маккейн ингэж Тийм үү, баг 3 удаа Вембигийн үүдсэн шүү дээ. Одоо нөгөө Вембигийн Барта залуу те Мак. Үгүй амар хөл мөлийн харахаар нэг чөлөөтийн тамирчин шиг шүү дээ. Ер нь нэг сууртай. Тий, өнөө. Байж ичээ. Сэтгэл зүйн сайтай тийм. Ер нь бол тий. 24 оноо бол бага хойшлогдчихлоо шүү Яг дээ. нэг чөлөөтийн тамирчин шиг бийтэй шүү Маккейн. Энд ч одоо филигийн баг 2 дугаар тойргийн сонголт үстэй. Гэтэ видео захта Үгүй тийм Нэгдүгээр хашаа. тойргийн дундуур баха. видео захта гэтэ гэж оноо авдаг байсан юм. Ер нь бол Гоё байж байгаа Тийм, физик бол гоё байсан. Тэгээ гимтэж орж ирээд ер нь нэг орон зайгүй болоод тийм хэцүү. ер нь бол оноо авал сайтай. Тэгээ нөгөө байрал дээр нь яж хат Макси, Эжкомп, хин Граймс 3 байсан. Тэгээ нөгөө байр сураа алдсан байсан л та. Ер нь бол цоорсоо. Бас Филиппин цустай залуу өстэй. Тийм Филиппин. Тийм. Нөгөө Филиппин Вильямсон бас цоорсоо те. Вьетнам уу? Вьетнам те. Вьетнам 3-аас 6 хийсэн үү? 5 5 хийсэн. хийсэн баг. Тэгээ гайхамшиг угаасаа одоо. Вемби будагтай талбайд байхад холын цай шидэлтэй анхаарал тавьчихад л хожил бол боломжтой. Үксэдээ өнөөдөр 17 илүү 18 холын шидэлд оруулсан. Спорсыг ерөөсөө оожих магадлал нь холын шидэлт шүү дээ. Магадлал өндөрсөх нь. Яг үнэ. Өнөөдөр аягүй сайн Өнөөдөр бас шийдэж Харпер энэ төр өөртөө аягүй муу байлаа л та. Өмнөх тоглолтод нөгөө гимтэд гарцсан өнөөдөр тэгээ жоохон бас бэртэлтэй. Сэлгээрээс орж ирээд тоглолтын юм алдчихгүй. 10 оноо хүрээгүй 6 оноо. Тийм ротейшн нэг солигдонгууд бас жоох эвгүй болчихсон. Эвгүй болчихсон. За тэгээ өнөөдрийн X Factor, Butter, JV хоёр байлаа. Маккейн. Карузо. За Карузоч дахиад 3 холын шидэлд. Карузо бол бүр баг MVP өгч мөр шүү. За тэрийг нь нотлох статистикийг хараа. Каруса энэ цувралд 4.6 холын шидэлт дундчилсан нь 2019 оны Стефес хойш хамгийн өндөр үйл хийж байна. 19 оны бүсийн финалд Стефин 4.6-аас 5 шидэлт гэсэн үг шүү дээ. Энэ бол 5 хийж байна. За тэгээд 8 хийцэн. өнөөдөр сэлгээний оноо авалт 76-25 гэдэг том зөрүүтэй байсан. Тандрын хувьд энэ түүх рекорд болсон. За тэгээ Маккейний хувьд болохоор 24 оноо авсан плей-оффын мэдээж карьерийнхэн дэд үзүүлэлт. За тэгээ мөн Маккейн энэ плей-оффт 100 бөмбөг эзэмшилт тутамдаа 14.3 3 шидэлтийн оролдлого хоёрт явж байгаа юм байна тийм нүгээрээ. Тэгээ гүйцэтгэл нь 47.3 гэдгээр нэгт явж байгаа. Амар шидэж байгаа юм байна. олон шидэж байгаа. Ер нь бол их товтлогоогоо 3 шидэж байгаа гэсэн үг шүү дээ. Ингэж олон шидэж гин гэдэг чинь. 100 позишн тутамдаа. JV л өнөөдөр 18 оноо авсан плей-оффын бас карьерийнхэн дэд амжилт болсон. Spurs 15 тэг гэж эхлэл хийснээс хойш 93-123-аар хожигдсон. Гайхамшиг. 30 оноо дутуу авсан баг. 15 тэгээс хойш. Одоо тэгээд энэ эхний 3 тоглолтын статусыг ингээд дараа нь харуулсан дээр бүгдэн дээр нь л ямар нэгэн тоглогчийн карьерийн дээд үзүүлэлт тэдэн оноос хойш анхны гэсэн тоглолт болгон дээр л тийм юм гарлаа шүү дээ. Хоёулаа нөгөө залуу баг учраас тэгж их гарч байна л да. Бас тий. Тэгээ яг энэ хоёрын сагс нь бол үнээр гоё байгаа шүү дээ. Аа тий. Яг бүр үзүүштэй хамгаалал. Зүгээр яг миний хэлээд байгаа та нар жоохон онцгой юм игээд байгаа шүү дээ. Тэрийгэ болоод гоё сагсаа тоглолтой тийм. яг бүгдийн хийдгийг хийж байгаа шүү дээ бас. Үгүй бүгдийг хийдэг биш ээ. Өмөрөөд байгаа байхгүй. Өмөрөөгөө зүгээр ер нь ийм Ядаж яг ямар хүмүүс хийдэг вэ гэвэл тоглоод хожоо барахгүй хүмүүс хийдэг байхгүй. Одоо жишээ нь ойлогийн тоглолтог шүү дээ. Тэгвэл Немба надаас илүү те. Нембаг би хождгоо байхгүй одоо тоглолт. Тэгээ хожихгүй болохоор хөл мөлөөр шиглээд гიშгэж шишгээд нэг аргаа барсан те. Dominated defense үргэлж чейтэд болтгоо. Хаагүй тийм байхгүй шүү. Яаж сагсч бас арай өөр асуудал та. Тэгээ энэ дээр хэрвээ дутуу баг нь Spurs ингэжсэн бол нэг ингэж хэлэн дагуулахгүй л байх л та. Үнэхээр барахгүй. Нэг юм авраг авцсан, аврага хамгаалж байгаа илүү фаворит баг нь ингээд байгаа нь өөрөө нэг юм жоохон
хүмүүсийн анхааралд илүү л өртөөд Тэгээ одоо угсаа Тэгвэл наадад чи эсрэгээр яг өнөөдөр л нотолчихсон шүү дээ. 3 дахь тоглолт нь өнөөдөр шүүлтэн дээр үнэхээр бүр ямар ч асуудал Тэгээ өнөөдөр тоглож байгаа бол юу ч ярих. Тэнгуут илүү ээж чадж ийн бүр жидавгүй. Үгүй харин тийм байхгүй юу? Яагаад ОКС руу дайраад өгнө гэхээр ийм чадамжтай байж яах гэж тийм хийгээд байд юм бэ гэдэг байгаа байхгүй. Тэрийг л яриад шүү. Тэгээ аврага авдаг багууд ихэнх нь юм хийдэг үгүй юу? Үгүй шүү дээ. Жин харахгүй өмөрөд байгаа фэр үз. Харахгүй. Зүгээр чадамжийг угаасаа мэдж байгаа байхгүй бид нэр. Үзэл бол байгаа. Бүгд дэлхийд даяараа аврага аваад биднэрт үзүүлсэн ямар гоё авсан бilé. Тэнгүүд зүгээр л тэрэн шиг л тоглоочтой. Ийм угаасаа л аврага авах чадамжтай байж иж яах гэж ийм хачин жүжиглэлт дими флоп хийгээд ингээд яг нөгөө тэгээд чиний авраг авчихсан баг ингэдэггүй гэхлээр Golden State Warriors яг Draymond Green гэж ганцхан хүн л нэг иймэрхүү юм хийдэг юм л тий. Танаас чи ингээд юм амар олон хүн флоп хийгээд олон хүн бохир тоглоод байгаа байхгүй юу гол нь. Багаараа. Чэд Hardstone тэр ч юм бол доор бүгдийг л зуурж ноолж байгаа шүү дээ. Тэгээд гадуур тоглож SJ Dortmund одоо ингээд бүгдээрээ л ерөөсөө нэг тийм миксер гаргаад байгаа байхгүй юу. Тийм ээ. Тэр ингэлтэхгүйгээр багаараа. Гол шүүмжлэл нь тэр байхгүй. Түүнээс биш нэг тийм OKC та нар илүү баг нэг яагаад ингэж бодоод байгаа юм бэ гэдэг шүүмжлэл байна. Харин тэ үзэгчд ч гэсэн тэрийг уг нь тэр талаас нь харах хэрэгтэй. Харин тийм. Илүү баг нь OKC. Дургуудаа тэгээд байна гэж бодлоо. Тийм, харин дургуудаа тэгээд байна. Тексийг хоцсон болохоор тэгээд байна гэж бодлоо. Гүү шүү дээ чи тэ. Хэн нэг нь хоцж л таарна шүү дээ спорт хэмж. За, rookie бэлэгдлийн багууд зарлагдсан. Flag, Harper, Knepel, Edgecombe, Coward 5 нэгдүгээр багт. Ace Bailey, Jeremiah Pierce, Derek Queen, Max Reno, Colin Murray boys 2 дугаар багт. Энэ ч тэгээд угаасаа энэ жилийн драфтын хамгийн топ 10 тоглогч нь угаасаа энэ 10 байлаа дөө. Тийм байна. Тэгээ нэгдүгээр багаас нэг онцлог хүн байгаа нь харахгүй нөгөө Cedric Coward байна тий. Тэгээ сүүлд нөгөө Memphis-ийн задраал асуудлууд үүсээд ирэнгүүт минут их олдоо тэрийг үнэхээр гоё ашигласан л байна залуу. Хэн босоо 42 драфтын 42 Leonard л. Reno шүү дээ. Sacramento-гийн төв. Тэгээ бас яг гоё боломж нь олсон. Тэгээ бас боломж олсон. Sacramento ч улирлаа хайцсан. Тэгээ залуучуудаа тоглуулсан. Бас энэ 2 дугаар төрөг байгаа хөх тий. Pelicans-ийн 2 залуу байна. Derek Queen, Fierce 2. Одоо багийнхаа ирээдүй болж эхэлж шүү дээ. Derek Queen бол үнэхээр гоё тоглогч байсан шүү дээ. Бас түүх рекорд энэ жил хийсэн. Colin Murray boys Торонтод энэ жил плей-офф галзуурлаа шүү дээ. Энэ дунд зүгээр заах үнэхээр боломж олдсондоо түүнээс биш ч гэх юмэр хүн зүгээр миний хувьд бол Ace Bailey л байлаа. Яг хөдөлтөнд бол хүрээгүй. Тий. Тоглолтоороо ч тэр нэг хандлага нөгөө драфтаар сонгогчвол юу болсон бэлээ. Эн чинь нэг ийм байна да гэд нүдэн тусчгаар гоцсон юм нэрсээ харагдсан. Яг нэг ийм статистикийн хувьд бол жигдэх нь дундч явцсаар гол явчлаа л. Cedric Coward-ыг бол магтах хэрэгтэй үнэхээр. Эн чинь бүр коллежид өчнөө коллеж солилцоод 3 коллеж солисон байна. Тэгээд орж ирсэн ийм залуу. Тэгээд яаж яах сүүлийн жилдээ бүр гимтцсэн юм билээ шүү дээ. Гимтэлтэй драфтлагдсан тоглогч. Spurs нэр драфтыг үнэхээр гоё юм аа тий. Ер нь сүүлийн жилүүдэд хатсан юм. Нөгөө малд нүдтэй биш үү? Үгүй энэ тэгээд нөгөө жоохон зах зээл жижигтэй гэж хэлж болох багууд. Энд драфтаар зүг ирэхгүй бол баларна ш. Скаутинг баг нь айгу сайн. Одоо чи яг үгсэж адилхан байхгүй. Сони өндө сонголт байгаа байхгүй. Edgecombe Harper хоёрын сонголт байгаа байхгүй. Чи ядээ сохгүй. Эрүү багийн өндө юусэн бол Edgecombe-ийг сонгоно үстэй. Мэдхгүй. Ер нь бас бодож үзсэн л дээ. Harper сонгохгүй шүү дээ. Сонгоход хэцүү. Хэцүү шүү дээ. Тэгэхэд Harper бол амар нөлөөтэй тоглож байгаа. Хоёр талд тий. Тийм. Тэр талаас бол шүү тий. Edgecombe бол гоё л доо. Тий, Edgecombe-ыг бол ер нь л аав шүү тий. За хамгаалтын баг бас зарлагдсан өнөөдөр өглөө. Wemby, Gobert, Chet, Derek White, Oscar Thompson 1-р багт. За марахаар гомно. Bam, OG Anunoby, Cason Wallace, Dyson Daniels, Scotty Barnes 2-р багт. Энэ их маргаад байггүй л. OKC-гээс чинь 2 хүн. 1-2 дугаарт орсон юм шүү дээ. Cason Wallace, Caruso биш, Cason Wallace сонгогдсон байгаа байхгүй бас. Яг нөгөө Caruso жоохон өдрөл жоохон бага минут байсан. Минутын цөөхөн байсан. Плей-офф дээр Caruso шиг хаалгах шүү нэ. Он хамгаална, цэвэрлэгээ. Gobert үнэхээр 1-р багт. Gobert гэхдээ бодогтой талбай хамгаалсан шүү дээ. Гэхдээ харин тий. Үнэхээр энэ жил бол бүр одоо шилт нотлоо харууллаа шүү дээ. Одоо манай Lakers-т айгүй хэрэгтэй бохгүй юу? Яг Самбра манад аваад байж хэвчээ тий.
Одоо зогцох гэх юм уу? Dyson Dennis Атлантад үнэхээр ганган байлаа. Ер нь тэгээд энэ дундаас нэг тийм оронд нь тэр байсан бол гэмээр ч юм алгадөө. Дээр White ч гэсэн одоо Boston тэр ямар хүлээлтээс ямар байраар баг нь дуусгасан билээ гэд бодохоор угаасаа ойлгомжтой л доо. Scotty Barnes хамгаалт топ биз дээ. Тийш нэг тэгж айхтар үнэлэг бүх байрлалыг хамгаалж шүү дээ. Жижигээс том хүртэл 5 байрлал хамгаалсан Scotty Barnes хурдтай видео тийм өстой марахааргүй энэ дулжээ. За нэгтгэх өдрийн тоглолт Юм хэлж байгаа Spurs хожвол бас сонирхолтой шүү дээ. Угаасаа хожиж. Ер нь хожижсаа гэж би ч хэлж байна тий. Миний яг зурглал дагуулж явж байгаа. Угаасаа эхний 2 тоглолтыг бол 2-2 гарч ирнэ. Тийм шүү дээ. Одоо тэгээ сагсан бөмбөгийн финалууд ийм гоё финалын 7 тоглолт үзмээр байна. Энэ сурлыг бол 7 удаа үзмээр байна. Тий. Гэм тавыг ер нь авсан л сурлыг хожиндоо. Тий, ер нь тэгээд Би бол тийг таам гэж байна. Гэхдээ би мэдэхгүй шүү дээ зүгээр. Аа? Хуваараа ч гэсэн угаасаа тэгэл 2-2 байгаа үед 5 дахь тоглолт авсан баг л давагт хэл төө. Гэтэ ер нь зүгээр хэрвээ тэгд гэж бодох юм бол энэ цуврал 7 тоглолтод хүрэхээр л болчлоо л да. Одоо 4-р тоглолтод Spurs хожно гэж тооцох юм бол. Гэтэ нэг зүйлийг би одоо тоглолт болохоос өмнө хэлчихье те. J-Dub өгүүлэгдэн шүү. Өгүүлэгдэн тийм шүү дээ. Аа, Spurs бол одоо өгүүлэгдэхгүй байхгүй шүү. Яг одоогийн байдлаар. Өнөөдөр Fox ирээд хэмнэл алдагдаад хожигдсон ч гэсэн дараагийн тоглолтууд улам эйгүү болно гэсэн Spurs. Fox нэмэгдэхээ. J-Dub бол угаасаа амар өгүүлэгдэнэ. Өгүүлэгдэн шүү. Зөвхөн миний бодол те. Тийм. Гэхдээ Wemby бас нөгөө биеийн хүчнээсээ гадна амар тархиндаа амар ачаал авдаг тоглогч юм шиг санагдсан болохоор бүх тоглолтод ихний бүр 40-20 шиг тийм амар. Агуу тэр хамаагүй хожигдсон. Одоо 4-р Wemby гэхдээ амар. Wemby ядарч тэ хоошо. Гол нь Wemby-г суух үед Wemby-г орлох чанартай төв San Antonio Spurs байхгүй байгаа даа. Тэр тоглолтын дээр Wemby онцгой тогсон. Нөгөө талаас Caruso онцгойгийн тогсон. Тэгжээр тэр тоглолт ингэж эцэг өсөхгүй явсан. Тий, орж ирж байгаа. Caruso бол тэгж тоглох тооцоол ерөөсөй байхгүй. 30 оноо авах гэсэн. Аль багийн тооцоол байхгүй. Spurs бол Wemby 40 оноо авах бол бас байх үзэгдэл шүү дээ, тий. 30-аас дээш оноо авна гэдэг. Тэгэхээр яг тэр утгаараа тоглолт маш сонирхолтой болж эцэг рүү орж ирсэн. Тэр том нөлөө нь Caruso байсан. Дараагийн тоглолт нь ч гэсэн Caruso-гийн нөлөө маш том байсан. Өнөөдөр маш том нь McKennie бүр биг нөлөө үзүүлсэн. Бүр том нөлөө үзүүлээд за Williams нь 3-аас 5 хийнэ гэдэг. Одоо тэгэл тэгвэл 4-р за Wemby хийдгээ хийх хэвээр. Fox тоглолт авчрах. Тий. Одоо Fox-ийн одоо нөлөө орж ирэх хэрэгтэй байна. Өнөөдөр бол Fox-ийн таарах юм байна. За ингээд өрнөлийн талаар хэрсээсгэнд хүрээд өндөрлүүлээ. Дараагийн хэсэгт бид орон бүсийн финалийн цуглаалын талаар ярилцах болно. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтдаа дөрвөлж шалгах нь Unitel Group. Эргэн тавтамжаар үзэгчтэй баазар улирлын 30 дахь дугаараа та бүхэнд хүргэж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Сасан бөмбөгийн спортыг дэмжигч MCS Coca-Cola. За үргэлжлүүлэн орон бүсийн финалийн цувралыг ярилццгаая. Эхний Detroit нөгөө 7 дахь шүү. 7 дахь тоглолтын нэр яриаг байгаа. Яг нэгтгэж нь болсон юм чи. Яриаггүй. Чи нэгтгэд 7 дахь нь болоод шууд 3 дахь цуврал нэгэлсэн шүү. Дараагийн цуврал. Тэгээ Нимбабогийн ах бид 3 Detroit гэсэн чинь Detroit нь ерөөс өрсөлдөө үзүүлээгүй. Тобиас Харрис. Тобиас Харрис хийдгээ. Жээлэн дөрөж тэгээд орж ирэхгүй саргал дууслаа. Энэ плей-офф Жээлэн дөрөв нэг ч удаа орж ирсэнгүй. Өстө сүлжээ орсонгүй те. Сүлжээний гадуур байсараа дуусла. Сэрэгдгүүл юм байна тэгээд дүүр нь уул нь потенциал бол байгаа. Тоглох. Одоо тэгээд энэ нэг том цогцолтыг дөр нөрөө яаж хүлээж аваад энэ зуныг яаж өнгөрүүлэх үү гэдгээс дараагийн карьер нэлээд шалтгаална да. Энэ зун бол тэгээд одоо яаж ч байсан гэрээ бол аавна. Ямар нэг юм яах одоо бүр хүсээд гэрээ өгөхгүй бол тэгээд Lexus авчихна үстэй. Өөр багууд бол санал тавина шүү дээ. Гэтэ бас цалин бага л болохоос шүү дээ. Ямар ч байсан Detroit давталтай шүү дээ. Тэгээ Max гэрээтэй. Detroit бол бусад багийн тавьсан саналыг сонсож байгаа л тэнцвүүлэл аваад үлдчихсэн. Restricted юм чинь тийм. Өөрсдөнд нь уяатай байж байгаа шүү дээ. Нэг холхон явчихгүй. Тэгэхээр зүгээр эхлээд өөрсдөө санал тавихгүйгээр бусад багийн саналыг сонсох байх. Тэгээд дүүрний хувьд Charlotte драфтын 12-оор авч ирсэн билээ те. Тэгээд бизнестэй солилцсон. Калк Бреннер интерес солиж орлоо. Хин миний солилцоо орсон юм бах та. За Cavs талаас бол маш сайн тоглосон. James Harden сайн байсан те.
Энэ тоглолт яг энэ дээр плеер нь их хайцаа. зөвхөн энэ тоглолтын дээр бол хардан муу хийсэн шүү дээ. 9 оноо авлаа. 8 оноо ч Тэгээ баг авах шаардлагагүйгээр явцсан л та тий. Оноо салаа хийсэн шүү дээ. тий эхнээс 30 оноо маань салаа авчих гарч тэгэл. Дуршлаг зөрүү гарсан л та тэгээд одоо. Одоо энэ минь шийдэлт бол бас л ингээл 9 оноо салаад эхэлсэн эхний үе. Тэгэд Тобиас муу байлаа, Дүүрэн муу байлаа, Данкер Робсон ч бас тэгж сайн шийдсэнгүү. Осор Томпсноос ч оноо хүлээх угаасаа хэцүү байлаа. Геймплейд бүгд муу байсан. Тэгээ Кейд бол үнэхээр ганцаардлаа яг энэ тоглолтын үед бол. Одоо ганц бараг туслах оролдлого хийсэн Данис Дженкинс л байлаа шүү. Тэр нь хоёр талд гэрээтэй л байсан тоглогчтой. Кэнэн бол үнэхээр гоё одоо гарч ирж байна те. Ямар ч нөхцөл тоглолтоо гаргаж чадж байгаа сайн тоглогч юм чанар шүү. Яг үнэ. Тэ? Эсрэг багийн талбайд. Данаа бол супер одон гэдгээ бол нотолчлаа л доо энэ л болохоор. Энэ тэгээд гол самарсан энэ залуу л доо Сэм Мэрил. Яаж чийдэд байгаа юм бэ? Тийм зөв биш бас 7 тоглолтод хэд одоо орж исэн тэгээд эхнээсээ ингээд сэтгэл зүгээ алдчихаар Тэгэл барихт хэцүү тий. хэцүү болчихно. Тэгэхээр энэ 7 тоглолчоос зөв сэтгэл зүй тоглолт болдсон л дээ. Яг нэг актер тактик мах гэхээс илүү. Одоо тэгэл Тоглогчдын өөрсдийнх нь одоо тоглолтонд хэр ихтгэлтэй зорилготой. Өөрсдөө л нүр тулж Тийм өөрөө ер нь тийм тоглолт болсон. Тэрэн дээр л одоо юу ялагдсан гэсэн үг л дээ. Бизнес. Бизнесийн дор ялагдчихлаа. нийтлийн энэ нэг доор өгж байгаа дамжуултууд бол бүр үнэхээр чамд болсон. Ингээ өөрөө дайрч ороод хумингуут нь суларсан хөндлөгөө өгөөд исэн. Тэгээ 7 тоглолтод юу бас айгүй их чухал туршлага. Өмнө хэд удаа орцсон те. Хожоо. Янз бүрийн нөхцөл байдал ороод үзсэн. Тийм хүмүүс илүү одоо хожих магадлал өндөр. Детройт яс махандаа шингэл ойлгоцсон байгаа шүү. Өөрөө биеэр мэдэрсэн те. Ингэчгээр болохоо болчдөг. Инглээр болдоггүй, инглээр болдог. Тэгэхээр хамгийн том сургууль чинь өөрөө хожигдож үзэх чинь хүнд ингээд айгүй тийм хичээл болж байгаа. Тэгээд топ нэгт яг үнэ. Тэгээ 50 сарис бол тийм биш үү? Тобиас Харрис одоо харин энэ дундаа бол хамгийн олон 7 тоглолтод оролцоод хожигдоод ус үдцсэн хүн шүү дээ. Тэгэхээр тэр хүн тэр нөлөөгөө багтаа үзүүлж чадсан. Туршлагатай тоглогч тоглолтод хожиж үзээг болохоор яаж очих юм мэддэггүй юм шүү. Яг Данкер Робсон бас байна. Майамитай бол зөндөөл юм үзсэн шүү дээ. Тэгэхээр энэ хоёр тоглогч тийм юу лидер багт нөлөөлдөг тоглогч биш байгаа байхгүй. Уг нь хүчтэй биш үү гэсэн үг эсвэл Бага ингэж тоглолтын дээр манлаж чадахгүй харин байсан. тийм. Жишээ нь за би өөрөө кейс мистер яг ийм ингээд тоглолт эхлэхэд ингээд нэг гейм 7 чухал тоглолт болно шүү дээ. Одоо аврал тоглолт. Тэн дээр бол ингээд өөрөө одоо би юм ингээд хүчтэй оролт моголт игээ нэг баг магаас сэргээгээ те хамгаалт ч юм уу те. Тиймэр залуучтай сэргээх хэрэгтэй байхгүй юу? Сэтгэл зүг нь өргөх хэрэгтэй байхгүй. Залуу тоглогчтой те. Тобиас ч юу лээ 3 хоногтод дуслаа. Тэгэхээр чи 50-аас ингэ тоглохоор чи нөгөөдөл нь дүүрэн КНМ хоёр ч одоо 2 дахь плей-офф нь. Тийм шүү дээ. Дөнгөж 2 дахь плей-офф шүү. Тэгэхээр чи тэгээд хэцүүлтэй яахан. Дараа жилээс Осор Томпсны хамгаалтан сайн ч гэсэндээ яг товтлохоор ер нь плей-оффын турш тийм амар нөлөө. Нөгөө Томпсон бас Амин Томпсон ч бас Лекстер яг тийм зүйлээс болсон шүү дээ. Лекс ингэ шийдүүлээ авчиж. Бусдаар ингэ хамгаалчихад байгаа юм. Томпсон бол шийдвэл яг хөө ингээд нэг ямар ганц скиллэр ч юм нэг сайн чаддаг юмтай явж болоод плей-оффт ч ингэ хүн нэг юм нэг яд захтай байж тоглохоор болчиход байна л доо. Өндөр тоглож ихлээр зөвхөн бодтал байд. Шийддэг гэсэн. Жохон бас шийдэх хэрэгтэй. Багсаг лоупас хөдөлгөөн сурах хэрэгтэй гэдэг чинь бид нар дөөрөнгөөс яг урд тоглогч нар бол бүр зөөлөөс болчихсон. Шийдэхгүй болохоор шууд хаяал шийдчихсэн ороод ирэхэд нь хамгаалчих. Хомоо зогсож байгаа. Яг үе спорт дээр ч үлээ нэг нийтлэл байсан. Эхрүүд шидэлтэй сайжруулчихад ер нь аюултай тоглож байгаа. Тэгвэл аюултай. Асуудал байна гэдэг ер нь онцлсон байсан. Амийн нь баг илүү сайн шийддэг ш. Ер нь бол тий. Баг яарсан. Тий. За тэгээд Детройтийн хувьд одоо яг энэ үйлрэлийг юу гэж дүгнэх үү амжилттай гэхүү амжилттай. Цуврал болгонд 7 тоглолтыг гаргалаа. Тэгээд 7 дахь тоглолтоос гэртээ харлаа. Би ч гэсэн амжилттай гэдэг дээр л яг хоо амжилтгүй гэж дүгнэх юм нөгөө нэгээр гарцсан. Тэгээд бүсийн финалта хүрэлгүйгээр тий яаж их 7 дахь тоглолтын дээрээ талбай дээрээ ийм муу тоглолчингууд л жоохон шөөмжлэн тэр. Түүнээс биш яг бүтэн одоо өнгөрсөн 10 дугаар сарын сүүлээс яг үнэ. Яг өнөөдрийг хүртэлх бүх тоглолт хийсэн зүйлсийг харах юм бол энэ чинь маш том амжилт. Өнгөрсөн 9 дугаар сар 10 дугаар сарын эхэнд улирал эхлэхээс өмнө Детройтын энэ улирлыг зурглахтаа л бүсээ нэгээр гараад ингээд бүсийн шишээд гарах боломжтой хүртэл тоглоно гэж л төсөөлж исэн хүмүүс. Нэгээр гарах байх хэрэгтэй. Үсрэл дундуур мондор те 5 6 мөр.
Тэгэхээр хамгаалалт нь бүр хоёрт те удирдлын нэг ч буугаагүй шүү дээ. Одоо ингээ өөрсдөө дүгэл дэж байгаа. Бид нар юу хэрэгтэй юм те. За мэдээ залуу тоглогчдод хэрэгтэй. Тийм, залуу тоглогчдод хөгжиж байна. Хөгжиж жил болгон сайжирна. Одоо Кана 4-2 бол тэрэн дээр нь одоо яг нэг прайм тоглогч ч юм уу те. Одоо яг нэг багийн лидер одоо жишээ нь Леброн шиг юм нэг хөгшин туршлагатай те. Яг хэрэгтэй үед нь ингээ зөвлөө явцдаг. Ганц нэг оноо аваад өгчдөг. Эсвэл ингээ нэг дамжуулт үедээ явж байгаа те. Тийм, эд үедээ явж байгаа ч юм уу. Тийм зүйл дутагдж байгаа гэдэг нь харагдаж байгаа Одоо тэрийг энэ зөв хийх ахгүй яагаад тэгэхээр одоо энэ багт чи үлдэх хүмүүс нь Кейд байна, Данкер Робинсон байна. Яг уу одоо нийт ашиглаж байгаа ротейшны ихэнх нь бол байгаа. Гэхдээ чөлөө тагинд болох хүмүүс нь Кевин Хортер, Тобайс бүр чөлөө тагинд болох. За тэгээд дүүрэн 3 багхгүй. Дүүрнийг бол аваад үлдчих баг. Багийн ерөнхий менежер нь ч гэсэн сүүлд манай огийн үед маш чухал тоглогч учраас бид нар ямарчсан гэрийг санал болгоод авч үлднэ гэсэн байр суурьтай байгаа юм байл. Тобайсын оронд л оноо авдаг өөр хүн авчих. Табисыг би зүгээр өөрөөхөд хавгаа хэлэхэд айгүй нэг зөв залуу юм шиг байна. Бэлтгэн сургууль хийдэг те. Айгүй тэр нэг одоо нэг зөв үлгэр дуурайлттай те. Багтаа нэг ингээл бэлтгэн сургууль ингээ сайн ингээл нэг сагсч өөр яг моментод орохоор чинь тийм одоо юу гэх одоо яг хэлэхэд хэцүү л бас нэг жоох юм харизмтай. Бусдыг үйл хөдлөлөөрөө байлдан дагуулж өргөж өгөх юм уу те. Юу гэх нэг юм жоох саксуудууч гэмээр ч юм уу зарим тохиолдолд сэтгэл зүй жоох өндөртэй ч юм уу те. Энэ тийм зүйл бас хэрэгтэй байдаг те. Хэрэгтэй байдаг. Тэгэхээр Тобайс бол явж тарах байх. Угаасаа саяны 7-д тоглолт хичрэхээ нэг юм дуу хоолойгоор ярих юм бол нэг ийм л хүн юм байна. Зөв хүн байгаа байхгүй. Нэг чигийн яг л ингээл нэг юм өсдөгч уруудаг ч ингээл нэг юм монотонны хүн гэх юм уу? Зөв хүн гэх юм уу? Тэгээд харин ч бүр тэр ихний шатны 7-д тоглолтын дээр тийм сайн тоглоход нь бүр бид нар гайхсан шүү дээ. За тэгээд Детройт гэртээ хараад Кавсийнхан маш яруу дараагийнхаа цуврал руу шилжсэн. Юусе ганц хоног өндөр. Энэ тоглолт шүү дээ тий. Бүр үнэхээр гоё тоглолт байсан тий. Өнгөрсөн жил яг Индиана Пейсерс ийм мэдрэмж авсан баха бид нар тий. Одоо энэ тоглолт чи ерөөсөө нөгөө тоглолтоосоо яг маргаашин шүү дээ. Өрөнд бүсээсээ. Тэнгүүд сонирхолтой үндсэн цагийг харуул бүх энэ хоёр тоглолт хоёулаа 100-1 гэж тэнцсэн шүү дээ. Оноо. Тэгээд чи хоёулаа нэмэлцээ гарсан. Тэгээд Нью-Йорк Никс ер нь амралтанд нэгтсэн юм уу да баг 10 хоног хилийг шүрдчихэд 10 хоног сайхан амарсан байсан. Төсөрсөн бохоо. Айгу муу эхлэл тавьж ин да гэсэн чи юу болоо тэрийн тоглолтын төгсгөл бүр 22 онооны тэргүүлт хүрсэн уг нь. Гэхдээ тэрэн дээр би Нью-Йорк талаас биш би бүр Кавс талаас гайхаад байгаа байхгүй. Тийм бас тийм. Нью-Йорк бол мэдээж ингээл хичээгээл ингээл те. Францын цоорол те. Ингээл ойртуулах гэж үзэн шүү дээ. Кавс тэр 22 оноо эргэлтийг хийж ихтэй юу ирсэн бэ? Дасгалжуулагч нь. Юу ирсэн бэ? Хүш энэ дасгалжуулагчийн талаар нэг сайхан яриач. Гүн сайн дасгалжуулагч та. Гэхдээ хүн болго алдаа гаргадаг те. Ер нь бол довтлооны дасгалжуулагч. Угаасаа. Бруклин дээрч тэр Warriors-ийн туслах багтаа аач тэр довтлооны дасгалжуулагч. Kenny Atkinson байгаагүй бол нэг Cleveland ч ингэж тоглохгүй л дээ. Гэхдээ тэгээ сайн дасгалжуулагч байтлаа 22 оноос бариулаад. Сонирхол нь яг энэ тоглолтын дээр бол аягүй гаргасан шүү дээ. Алдаа гаргаж болно шүү дээ. Болно л доо. Тэгээ хоёр дахь тоглолтын бодоход бас л асуудалтай л санагдаад байгаа юм. Хоёр тоглолтын дээр бол нөө эсрэгээрээ 4-0 болсон. Гэхдээ энэ тамирчтай нэг өөрсдөө бас нэг онцлог байгаа дээ. Хард нь яг чухал үед алга болдог. Оноо мичл бас алга болдог. Гол лидерүүд нь бас нэг тийм. Тэр үед нь энэ залуу гарч ирдэг. Энэ тоглолтын дээр бол Доно Мичл тоглолтын тур сайн байсан. Харин яг чухал үед байх болсон. Яг чухалд нөгөө хаардантаа бөмбөгөө өгөөд тэгээ өөрөө хараа зогсчиход байгаа. Сүүлийн 4 минут л авт гисэн шүү. Нэг баг довтлохгүй байж ийснэ нэмэлт цаг руу орсон шүү. Мань хаардан чинь чухал үед яадаг үлээ те. Хаардан чинь чаавс яг залаад хаардан цаслаа онгод 2 үлдчихэнгүүт нэг юм мэрил зэрэл рүү гарангууд хамаагүй шийдэж байгаа нь мэрил болж шаарад байгаа байхгүй юу? Тэр чинь муу сонголт биш л те. Сонголт биш тийм. Мэрил бас чухал үед хийдэг л байгаа байхгүй тэгэхээр бас. За эндээс яг ингээл бүх юм ихэлсэн үе Брансон дараалаад хэдэн ч оноо ганцаараа авав. 93-71 гэдэг оноон дээрээс хойш бүх юм ихэлсэн юм аа. Тэгсэн. Тэгээ энэ дээр хамгийн муухай нь Майк Браун дасгалжуулагч те. Манай довтлохын хувьд маш энгийн байсан. Тий. Хардны эсрэг л байсан. Ерөөсөө эсрэг багийнхаа үннийг чин шударгаар хилчиж байгаа. Амар хэлсэн те. Одоо ингээл хараач те. Хардн тэгээд анханасаа хамгаалтан муутай тоглогч байсан. Довтлохын сайн байсан. Одоо насанд явсан чинь бүр хамгаалтан дээр ингээд бүр хэцүү. Одоо нөгөө хичээгээд ч хэцүү болчихсон. Хичээгээд ч байхгүй болчихсон. Хуучин чинь бас нөгөө
хичээвэл бас нэг зогсоочод. тий боломжтой байгаад Тэгээ харж байгаа хамгаалтын бичлэг гэдэг. Буруу хааж өгч гараа гэж бөмбөг зогсож өгсөн. Гэхдээ тэгээ энэ нэг талбай уур амьсгал гэж нэг юм үнэхээр яг энэ ордонд бас байх юм аа. Амар сэргийж илэн шүү дээ. Бүгд босч ирээл зогссон шүү дээ. Амаасаа олигарх бод шүү дээ. NBA-ийн топ фэнтэй баг шүү дээ. Тийм шүү дээ. Хамгийн олон багийн амьсгал гарахгүй болгосон шүү. Энэ уур амьсгалын тоглогч нартай айгуу сайнаар нөлөөлөөд бусад багийнхныгаа Тэр өөр хаалтаа хийж байгаа үстэй оноо илүү гаргаад дундаас галаа. Тэгээ хариудаа ингээд нөгөө хардан чи буцаад ингээ өөдөөсөө алдчихар чи ямар хэрэг байна. Тэр саяны оноогоо тэр 22 оноогоо бариулж захтай ихсдээс байхгүй. харин тий. Ер нь бол Тэгэл нэмэлт цаг руу ороод талбай дээр нөгөө баг нь сэрэгцсэн юм багч тэгээд угаас яаж хожигдох вэ тий. нэмэлт цаг руу ороход угаасаа тэгэл Cavs-ыг харахад л хожигдсан байсан л дээ. Одоо энэ мэн дээр Анонобигийн тоглоом бол Аноноби Бриз хоёр оноон дээр бол ийм тим сайн байгаагүй шүү дээ энэ тоглолтын дээр. Тэгэхэд энэ Шемитийн тэр нэг чухал 3 шийдэлт одоо сүүлийнх нь энэ үндсэн цагт хийсэн тэр сүүлийн 2 шийдэлт Ойж ордог тий. сүүлийн тэр ойж ордог шийдэлт аварсан шүү дээ ер нь бол. За ингээд нэг хулгайлцсан байсан тоглолттой алдсан да. Энэ л харамсалтай. Энэ нэг зурлыг эргүүлсэн баг уу энэ тоглолт. Энэ ёстой цуурлыг эргүүлсэн. Тий. Амар том сэтгэл зүйн цогтой болчихж байгаа. Одоо эндээс гарч чадахгүй гейм 3 дээр одоо юу болох юм те? За тэгээд эхний тоглолтын онцлог статистик нь Harden 6 удаа бөмбөг алдалт 5 амжилттай товтлогоо гүйцэтгэсэн. Энэ плей-офф 6 дахь удаага алдсан бөмбөгнөөсөө цөөхөн довтлогоо амжилттай болгосон юм бэл. Тийм статистик юм уу? Тэгэхээр ч юу гэсэн юм бэ? Одоо юу гэдэг би нэг 10 довтлогоо амжилттай бол 11 удаа бөмбөг алдаад байна л гэсэн үг шүү дээ. Тэр чинь тэгээд шууд хасах гэсэн үг шүү. Тийм шүү дээ. Эсрэг багтаа өөрийнхөө авсан онооноос давуулж эсрэг багтаа оноо өгөх боломж бүрдүүлээд байгаа. Тэгээ энэ Хардны энэ нөхцөл байдлыг ойлгож болохоор юм шиг санагдсан шүү. Надад техникийн тоглолтын тайлбарт яг бүтэн суусны дараа бол энэ Хардныг суучгаар угаасаа бөмбөг залах найруулах хийчих чадамжтай хүн байдгүй билээ. Тийм байхгүй шүү дээ. Тэр чинь үзснээс тэгээд. Умид чинь тэгдгүй юм билээ. Шрүүдэр байгаа. Тэгээ шрүүдэр чи яг тийм ажилла хийхгүй. Оноо авахгүй дээр байсан. Одоо чинь бид нар саяны тоглолтын дээр Хардан онцолж буруутгаж яриад байгаа нь Хардан тийм чухал мөчүүдэд байх хэвээр гэдэг утгаар бид нар хараад тах шиг байна. Уг нь бол Донович гэж нэг супер од байгаа шүү дээ. Тэр хүн хаана байсан бэ гэж ярихгүй нэхлээр Донович л өөрөө бүр Хард хэмжээнд очих болоогүй хэмжээний тоглож байгаа байхгүй юу? Яг зүгээр миний харснаар бол тийм нэг талаасаа бол яг харахгүй нэ. Яг тэгэхээр Доновичд яг нэг шүүмжлэхгүй ярихгүй байх гэхээр бөмбөг чүрэг мань хүн чинь алга болчихж байгаа. хариуцлагаас цухтаад шүү. Хариуцлагаас цухтаад тийм. Яг төгсгөлийн мөчөд. Бөмбөгнээс өмнө Харданд байгаа дөө. Хардан бөмбөгөө алдаж гин, Хардан алдаа гаргаж гин. Хардан чинь нэг юм чухал моментууд байгаа байхгүй юу? Эхний 40 минутанд нь хөрхий. За хөрхий ч байна. Мичл гуйч нь нөгөө 30 оноогоо авчаад байгаа. Тийм. Тэгээд яг төгсгөлийн 8 минут 5 минут руу орохоор ингээд хариуцлагаас цухтаад явчих. Бүр үл үзүүлэгч болчтой юм лээ. Харданд дөг алга болчих. Тэгэхээр Хардны бас нөгөө нэг Хард чи өөрөө яг тийм экзисттэй үед өөөсө балардаг нөхөр шүү дээ. Өөөсө карьер дээр юм чи. Тэгээд Хардан дээр ялч ингээд нэг юм экзисттэй үедэд нэг заслаа онгод хоёр хүн үлдчихээр манай орох гаргахаас аргагүй нөхцөл байдал ороод байгаа байхгүй юу? Тэнгүүд хариуцлагаас цухдаг гэдэг асуудал дээр бол би надад шууд Коби орж иж л дээ. Коби бол хариуцлагыг бүр өөр дээр 100% аваад. Тийм. Таалар хамаагүй баг би 5 өрийн өдөө шийднэ гэдэг. Майкл Жордан байна. Жордан байна. Гэхдээ Лебро ихтэй анх хариуцлага зогтдог байсан тийм өгчдөг байсан. Сүүлдээ бол тэгээд яг цензурыг олоод яг нь Леброныг өмөрдөг зүйл нь юу л та. Сол онд өгчдөг тийм. Яг ухаалаг дамжуулалтаа олоод өгчдөг. Шийдвэр нь буруу шийдвэр биш байдаг. Өөрөөсөө бөмбөгийг холдуулах гэж биш. Дараагийн өшөө ашигтай моментийг үүсгэх гэж дамжуулдаг. Илүү судалт шийдээд хийх боломжтой үнэлэл өгдөг байхгүй юу? Тэрэн дээр шүүмжил авдаг байсан шүү дээ. Хаард яага шүүмжлээд байдаг нэхэр өөрөөсөө гис бөмбөгийг балрангуудаа бөмбөгийг холдуулах гэж өгöd байгаа. Одоо мэрэл зэрэг яг нэг хэлээд байгаа бүр тийм нөхцөл байдаж орохгүй алгачаад байгаа байхгүй юу? Тэгэхээр харин уг нь шүүмжлэх ёстой. Гэхдээ орохгүй байгаа учраас нөгөө ил гарахгүй шүүмжлэгдэхгүй байна л гэсэн. Коби бол амар шүү дээ. Юу хүн амтны тэр одоо хүмүүс ингэ бүүлээд шүү дээ. Одоо Коби арай л хитрхи амиа байна гэд. Тэр юус тоох те. Бэлтгэлээ 100% гэл яг л би шийднэ гэсэн бол тэгээд тэр юун дээр байдаг шүү дээ. 10 оны финалд
артист 3 шидчихсэн шүү дээ. Тий. Тэгэхээр Коби Орсныхаа дараа ингэж байгаа өмнө бүр ингэ нэхэд бүр ууралж байгаа шүү дээ. Тэ? Артист зөрөө шидэж Чи 10 тэр тоглолтын дээр чи артист Тэр чи ойлсон шүү. Улаараа хэрэгцээ явж исэн мөхгүй юу? Тэр нэг пау нэг гатгаж аваад тэрний явсаар байгаад артист 3 шид. Гэхдээ Коби авчаад артист буцаа авдаг. Кобри даблчдаг. Даблтай тий. Даблтангууд хажуудаа 45 руу өгсөн чинь артист нэг уршаа зангаснаа шид. Чирчин бараг тэр тоглолтод амжилттай болсон цорын ганц шидэлт нь ууш шүү. Тэгээд 4 оноо илүү бол. Энийг юу хэлэх гэдэг тийм агуу сэтгэл зүйтэй тоглогч байсан л гэдэг тийм. Иргэн сайн. Каас тэгээд түүхэндээ Никсийн эсрэг плей-оффт 4 таарснаа нэг ч цуврал тоожиж байгаагүй. Тий, одоо энэ 5 дахь таарж байгаа. Одоо бас 2 дэг гээд доор нь орцсон л явж байна. Тэгээ Бранса Хардны эсрэг 13-аас 11 гэсэн гэж Тэгээ Леброн 90 үед таараагүй юм байна тийм. Таараагүй юм байлээ. Дандаа Азтай л юм байна. Леброноос өмнө л таарж исэн бэл. Леброн 90 Тэгээд үед яг сүүлийн ингээд ойрхон 2 3 дахь таарчлаа шүү дээ. Леброн явснаас хойш бол Тийм ээ. 2 дахь таарч байна. За 2 дахь тоглолт. За тэгээд ихтэй тоглолтын шок бараг арилаагүй шахгүй энэ тоглолтод орж ирсэн баха. За би чи энэ тоглолтыг тайлбарласан. Тайлбарласан. Хойлоо суусан. Тэгээд ер нь эхнээсээ тэгээд Тэгээ нэг хэсэг гацсан. Тэгээ гацалтан дээр нь 12 доноос алдсан. яг эхний хагас бол дажгүй явцсан тий. 4 оноо л илүү байсан ш Нью-Йорк. Бранса 2 оноотой. Бранса амар Мичл 7 оноотой ихний хагас явчихсан. Хардн ч бас хөөх ингээд оноогоо аваад яваадсан. Тэгээд яг тэр нэг 3 дугаар үеийн нэг дунд хэсэгт л ерөөсөө Жош харч хийдэд өгсөн л дөө. Тэгээ Хардын тоглолтын дээр гэхдээ ихний хагас бөмбөг алдалтаа амар сайн хэмжээсэн. Нэг ч Нэг ч алдаг байсан. Тоглолт дуусахад бараг нэг л алдсан явж байна. Тийм. Тэгэхээр бас хувь тоглогчийнхаа зүгээс хичээгээд байгаа байхгүй. Харин тийм. Ихний хардаа маань дүгнэлт хийгээд дээ шүү дээ. Тэр нь ийм зүйлийг засъя гэдэг. Эхний хагасд бол Кливленд үнэхээр сайн тоглосон. Гэхдээ Мичл Робинсны торгуулийн шийдэлтэй. Мичл бүр Үнэхээр төлцөө. 39 өдөр хийжээс энэ билээ. Нөгөөх нь одоо ингээд тоглолт болох нь багасаа л. Бараг 8 орсон баг. 2-1-ийг хийчихэд байдаг шүү дээ. Одоо бүр Өдрөлт бол 2-1-ийг хийдэг байсан. одоо бүр хаа аваагүй шийдчихлээ шүү. Одоо тэгээ энэ хараа Жош Хартныг тийм гоё статистик үзүүлэлтээс нь гоё ч байх уу энэ плей-оффт 26% шийдчихсэн байна холоос. Тэгэн гурт нь Сул орхив. сул орхицсан. Тэгэн гурт нь тэрийг шийдэгцсэн. Тэгээл ерөөсөө энэ тоглолтыг авсан. Энд дэр ерөөсөө Кливленд уг нь хамгаалтын төлөвлөгөөг өвнө өөрхий зөвөл боловсруулж гарч ирсэн юм л. Энэ нөхөр чинь муу шидтэй юм байна. Энэ шидүүлсэн чинь нэр. Энэ 5 нөхрөөс чи яах юм бэ? Брансны сул орхиж болохгүй. Таунсыг сул орхиж болохгүй. Нөгөө хоёр аюултай. Тий. Анонобыг орхиж болохгүй. Тэгээ ганц за алдах магадaltaй хүн хаарч штэ. Тэрийгээ хийсэн тэгсэн чинь хаарт аваа чи хийж чамч. Хартын шийдэлтэйг нэг чангарсан шийдэлтэй. Эвгүй шидтэй юм а тий. Өөрөө нэг хатуу бит болохоор харт. Мобли нэлээд шидэлттэй тоглолтыг гоё эхлүүлсэн чинь тэгээд тоошоогоо ер нь байхгүй болцсон дөө. Тэгж. Одоо тэр Кайрс нэг бас нэг эерэг статаа баг шүү дээ. Талбай дээр хождог тий. Одоо тэрийг л хийх хэрэгтэй одоо. 1 сарын 23-наас хойш талбай дээрээ Нэг л хожигдсон. сүүл Детройтд л нэг хожигдсон. Сая плей-офф нэг хожигдсон шүү дээ. Одоо тэрийнхээ юу гарах хэрэгтэй. 2-2 болгож олж хэрэгтэй тий. Тэр бараг ихтэй гарах магадлал нь байгаа шүү. Бага. Би бол одоо энэ цуврал 2-2 болоод дахиад энэ хотод ирэхийг бол нэг гайхгүй. Тийм, ер нь Тийм, Карл Антони Таус яг тийм ярилцлага өгсөн байлээ шүү дээ. Би бол цувралыг 2-2 л гэж харж байна. Гоё ярилцлага өгсөн лээ. Хэцүү. Ер нь хоёр финалын хоёулаа 2-2 болох шүү. ер нь Гэхдээ мэдхгүй. Нью-Йорк Никс бол надад бүр нэлээд амар л харагдав. Илүү харагдаад байна. Яг хоёр хожсон болохоор тэгж харагдав. Тий, хожсон болохоор тэгж харагддаг байхгүй тий. Гэхдээ Никс ер нь Яг агуулга ярих юм бол Cavs агуулга айгүй сайн байсан. Эхний тоглолтын дээр бол бүр сайн байсан. Зүгээр гацалтанд орсон тий. Хоёр дахь эхний хагас ч гэсэн сайн л байсан. Сайн байсан. нэг юм шок паникийн мөрөнд очоод тэрнээс гаргах тоглогч байгаа юм. Паникт айгүй удаан ороод байгаа. Тийм. Талбай дээр хэн нэгэн тоглож алийг ингэчийг гээд гарчих юм Одоо энэ гурав гэхгүй л байна л да. Гурав тэгээд тоглолт тасгалжуулагч бас гаргах хэрэгтэй Шүү, шүү. энэ дээр хоёр- Тасгалжуулагч чинь Никсийн тасгалжуулагч. хоёр тоглолтын 3 дугаар үед 5 минут ерөөс оноо өнгөрсөн. Гацсан шүү дээ. Гацсан. 20 хэд 1 мэг 2 моёр гэсээр аана хэлчихсэн шүү дээ. Тэрэн дээр ямар нэг одоо хувилбар ч юм уу одоо тий ямар нэг юм тийм нэг юу байх хэрэгтэй байхгүй тий. Гаргалгаа яа. Тэг гаргалгаа. Тийм үед ер нь ихэвчлэн яаж гарах вэ? Холбирал гардаг байхгүй. Тий. Яг зөв өнгөө гоц яг Ур чадвараар Тий. эсвэл сайн ур чадвартай одоо сэтгэл зүйн өндөр Бранс шиг тоглогч ч юм уу тий. Тэгэд Брансанд бол өгж болж байна. А нөгөө талд нь сэтгэл зүйн тийм биш байгаа даа. Харин тийм. Мичл тэхгүй байна. Хардн тэхгүй байна тий. Тэгвэл яг нэг холбирал байх хэрэгтэй. Одоо Мэрл зэрлээ эсвэл хэн нэгэн сулраад яг шийдэлт хийдэг тий. Сэтгэл зүйн нэг юм доктортой тоглогчоо суулж шийдүүлж мэдүүлж юм уу. Ямар нэг холбирал нэгээс сулж шийтгэл тийм сонголт. Cavs тийм хийхгүй байхгүй. Яг ингээл болохгүй юм аа буцаж ирээл нэгэл нүдсээр Үлцээр тэр болохгүй байгаа минь гол үндэслэл нь одоо Хардн байна те. Мичл хоёр өөрсдөө болчиход байгаа байхгүй. Очиж аваад яа ингээд шийддэг ч юм ингээд тэр нь амжилттай болгоод улам тийлтэй. бөмбөг амар бол алдсан шүү дээ. Яг тэр хэсэгт чи.
ерөөсө давталж чадахгүй бөмбөг алдаа л яваадсан баг. Хаарчаад хийж таслаж байгаа тийм. Тий. Тэний түүхэн рекордууд айгүй чухал санагдаад байдаг байхгүй юу надад. Тэнгуурт Нью-Йорк Никсийн энэ цувралд авсан энэ хоёр хожил нь хоёулаа зөндөө олон түүхэн рекордуудтай болчлоо шүү дээ. 44.11 ран хийгээл түүхэн амжилт үзүүлэл. Түүх гэж ярьсан. Одоо энэ Boston Celtics 24 оны уйлралт биш тий 10 дараалж хожсон плей-офф рекорд юм лээ. А тэгсэн чинь Нью-Йорк Никс болохоор одоогийн байдлаар 9 дараалаад хожсон байна. Багийнх нь өмнөх нь бол 6 л байсан юм лээ шүү дээ. 6 дараалж тожижсэн байна. Тэгэхээр чи энэ бол нэлээд чанартай баг байгааг нь бас илтгэхэд байгаа. Одоо энэ чи юу вэ? Энэ тоглолтыг оролцуулаад эхний шатнд чинь 4-2 4-ийг 10 тоглолт. 12 тоглолтоос эхний 3-т нь хожигдоод тэрнээс хойш 9 дараал хожигдсон. Тийм байна. Эхний 3-т нь 2-1 амжилттай дутуу байсан. За тэгээ Жош Харт плей-оффын карьераа хийсэн. Брансон 14-нд амжилт өгсөн нь бас плей-оффын дээд үзүүлэлт байсан. Джеймс Хардын плей-оффт 5.8 дамжуулалт 4.6 бөмбөг алдалт дунджилж гин. Струс бүсийн финалд 6 бөмбөг алдалттай байна. Брансон довтлохол амжилттай болгосон. Тэгээ 6 удаа бөмбөг алдсан баг. Бүсийн финал. Брансон энэ плей-оффт нэмэх 145 үзүүлэлтээр тэргүүлсэн. Оо. Тэгээ Нью-Йоркийн нэг түүх байгаа. Хамгийн сүүлд 1999 оны финалд гарсан. Тэгсэн. Тэр нь 27 жилийн өмнөөс гоо. Одоо энэ үлдсэн багуудаас чинь хамгийн удаж байгаа Нью-Йорк л юм билээ шүү дээ. Гэлүүлэнт чи 18 он сүүл гарсан. Тэгсэн. Нью-Йорк 99 он, OKC өнгөрсөн жил авраг болцсон. Тэрнээс өмнө бол 12 онд финал гарсан. Спорс чинь 14 онд авраг гарсан. Тэгэхээр яг 99 онд Нью-Йорк байхгүй. хэрвээ түүх давтагддаг бол 99 онд Нью-Йорк Спurs гарч ирсэн. 2026 онд Нью-Йорк Спurs гарч ирэх үгүй гэх бас асуулт шүү дээ тийм. Сонирхолтой тийм. Хөгшин байж чөөхөн хүүхч юм аа манай. За нэг эргэн. Нэг хоёр сонирхолтой байдаг шүү дээ ингээд. За одоо тэгээ цаг баг үлдсэн учраас товч дурдаал нэг эргэн тойронд хальт мэдээлэл хүргэе. За Кит маань ингээд явлаа. Гэхдээ манай дараагийн ажлаа олцсон юм шиг үлээ. Орландо холбогдоод эхэлсэн байлээ. Аа тийм үү. Орландо ч явж байгаа жамтхан нь юу юм? нөгөө Маса Үжири ирээд тэгээд ер нь бол бүр ресет татсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл за одоо өөрийнхөө багийг бүрдүүлж эхэлж байгаа шүү дээ. Тэрнээс л болж байгаа юм л. Тэгээд Жамал Мослиг Орландо халсан. Тэгсэн чинь Пеликанс тасгажуулагч олгоод авчлаа. Тэнгүүт Кидийг Орландо авч байгаа. Орландо яагаад Жамал Мослиг халж байгаа? Сонин Орландо гоё хамгаалттай баг бүрдүүлээд явж байгаа тий. Гэхдээ тэгээ асуудлын алдааг хайж байгаа хүмүүс тэгээ дандаа л тасгалжуулагчаас л хэлдэг шүү дээ. Тэр жишгээрээ л ер нь жишгээрээ л явж байгаа юм билгүй тий. Миннесота Кайриг аавна гинэ. Харин тийм энэ хэр баттай юм бол тэгээ драфтын ирэх санал болгоно. Магадгүй хаа Даллас ресет товч дарцсан чинь Кайригаас бол одоо тэгээд чинь 92 оны тоглогч одоо 34 35 хүрэх гэж штэ эргэжил. Тэгэхээр чинь ер нь явуулчих магадгүй. Миннесота Кайриг аваад Лекс Янас ил авч байгаа тийм. Одоо нэр Янас чинь бас энэ Үнд орчод байгаа шүү. үнд орчод байна штэ. Тий. Вембигийн эсрэг чинь. Вемби OKC хоёрын цуврал Янисын үнийг бүр одоо тэнгэрт халаач юм гэх юм уу? Тий. За тэгээд Jerry Stackhouse Чикаго өдөрдөж магадгүй гэж байна. Портленд гороосон баг 70 ажилтнаа халсан байна. Энэ одоо бүр яа Портленд дурггүй байсан энэ багийг худалдаж авч тоглоод байгаа юм шүү. Энэ багт бүр Хэмэлтийн гээл тэгэл чөлөөлөд байгаа. За тэгээ Бен Симмис маань спорт загасчлалын тэмцээний авраг болсон байна. Спорт авсан. Энэ спорт болсон шүү. Бүр айгүй ер нь эртнээс засчлаад байгаа байхгүй би нөгөө бүх юм дээр нь Мэргэжлийн краштай байсан болохоор өөрөө тийм. Мэргэжлийн багтаа мэлээ спорт загасчлалын. За тэгээд Билли Донован, Джейсон Кид хоёрын нэг нь Орландог өдөрдөж магадгүй гэж байна. Эцэст нь Леброн Джеймстэй аль хэдийн багууд холбогдоод эхэлсэн. тэгээ бүр контентер багууд. Текст бол үлдэхгүй нь ер нь магадлал нь өдрөөс өдөр төссөөр байгаа шүү. Тий. Тэгээ ер нь нэлээд сонирхолтой зуныг л бид нэр харахаар л байна да тий. Леброны зөв хамгийн гол асуудал нь эргэжид тоглохгүй дээр л байгаа хэрэг. Тоглох. Тоглох баха. Би бол ингээд зүгээр чингүү за баяртай явчих юм биш гэж. Үгүй ээ. Яг зөв үдэлт мүдэлтж байгаа тийм. Гэхдээ нөгөө яг өөрийнх нь амьдралын стресс дийлдэхгүй байгаа шүү дээ. Энэ бол нэг сагс тоглоод 23 жил тоглоно гэдэг чинь бид нар хараад ингээд гоё юм яриад байгаа шүү дээ. Агуу ингээд 23 жил тоглолоо. Яг өөр хувь хүнийх нь стресс нь айгүй хэцүү. Амар байгаа л хүнд байгаа шүү дээ. Гэж бодож байна би. Одоо өөрөө тамирчин байсан болоо. тэгээд ярилцсан гэсэн цаач. Үгүй гаднаас хараад юм ингээд үүрэхэд амархан шүү дээ. Гэтэ би л зүгээр Леброн ингээд энэ зүүн байж үжснэ гинт за би зодгоо тайлчлаа
гिचж магадгүй л гэж бодоод байна. Болчихоо. Гэхдээ одоо LeBron эсэргээрээ л зодог тайлах юм байх. Одоо нэг хүмүүст очиод нэг таалагдаж маалагдал те. Баяртай маяртай гэдэг одоо үзэж фэн тэр нэг сонирхолтой биш байгаа. Одоо яг эрэг жил тоглоод нэг өөрчлөгдсөн юм уу цаа чи ер нь. биш аврагын төлөө тоглох уу тоглохгүй юу гэдэг дээр л Өөрөө ч энэ жил ер нь зүгээр мэдэрсэн баха. Бүх одын гараанд байха бодит эхлэнгүүд өөрөө ч хэлээд байгаа шүү дээ. Энэ өдрөл миний анх удаага 3 дахь сонголт байж үзсийг сонин мэдрэмжтэй өдрөл байлаа гэдэг чинь нэг юм миний цаг ер нь дуусж байгаа гэдэг тэрийг мэдрээд байгаа байхгүй. Мэдрээд эхэлсэн баг. Тэгэхээр нэг тэрийг харин яаж дуусгах уу гэдгийг одоо өөрөө шийднэ гэсэн үг шүү дээ. Тэр чинь одоо хүсэмжит юм биш байхгүй. Одоо чи би өөрөө кейс төр хэлээ л дээ. Би ч одоо сүүлрээ карьерээ сүүлрээ сэлгээ мэлгээр ороод ирж байгаа шүү дээ. Тэр чинь тийм таалагдаад байх юм биш шүү дээ. Тийм шүү дээ. So би чи одоо ингээл 2 3 дахь сонголт болоо. Болчихдөө гэж бодсон шүү 2 3 дахь сонголт болоо те. Тэр чинь бас нэг тийм хүмүүс нэг дуртай байгаад их юм биш байхгүй. Зүгээр LeBron би тэгж бодоод байл да. Ирэх жил тоглоод бас нэг 3 4 дахь сонголтоор ч юм уу те. Магадгүй сэлгэр рүү ч орох юм лөө. Тийм bijл байгаа шүү дээ. Тийм. Тэгээ аврагдлаа баг тоглох сэлгэр орж магадгүй шүү дээ. Одоо Cavs Нью-Йорк Knicks-ийн цуврал хожигдол дуусвал LeBron баг Cavs-д очиж. Гэхдээ Cavs очиод авраг болохгүй шүү дээ. Ямар ч авраг болох үндэслэл байхгүй шүү дээ. Зүгээр ингээд миний хэлээд байгаа нь пикээс бүр мөсөн ингээд унчаагүй шүү дээ. Энд нэг сэлгээ болж молоод минутгүй болж ийм байгаа дээр зүгээр болцсон л дээр гэж би зүгээр бодоод байгаа байхгүй. Агуугаараа л дууссан дээр. Тэрнээс тийм. Тэгтээ мөнгө хөөгөө сүүлийн үлрэл новш байсан, Jordan-гийн сүүлийн үлрэл шиг новш байсан гэж ярих юм. Jordan-гийн сүүлийн үлрэл зүгээр сайхан муу вакт очоо сайхан заал авчихсан шүү дээ. Тийм. Вашингтон очиж. Тэгээ хинч дуусдаггүй байхгүй тэрийг. Тэгэхээр нэг тийм байдал надад бол айгүй муу хасаа. Уг нь битээ тэгээсэй гэж бодож чинь. Гэтэ би LeBron James учраас 12 онд зүгээр багаа солихтой хүртэл тийм том мэдгдэл хийж гарч ирж ирсэн хүн учраас хизээч зүгээр баяртай гэдээ яваад өгөхгүй байх. Тэгэхээр LeBron ирэх үлрэлт тэгвэл гоё болно гэж. Зүгээр баяртайг авчил гоё. Тэгвэл зөв шүү дээ. Сүүлийн удирлаа зарлаад нэг багт очиход түүр хийх ёстой гэж бодож. Тоглолтын тасалбарын үнэн хаана хүрэх үү? Хот болгондоо 30 багтаа нэг буян болчихлоо. Хот болгондоо нэг очихдоо. NBA-д амар буян болдоо. Сүүлийн амар мөнгө оруулна шүү. NBA-г 20 жил дахиад нэг удаа дахиад 20 жил жирлээ шүү дээ NBA-г одоо тийм би бол тэгж очих. За тэгээ хамтаас үзэгч нартай баярлалаа. Мөн плей-офф юу баг. Дараа 7 хоногт чинь юу штэ? Дууссан юм. Плей-офф юу баг. Финал яваад бракет хараад яах юм бэ? Угаасаа мэдчихэж байгаа. Нөө хөөрөөр л явж штэ. Дараа 2 дахь 4 дахь хагас сайн буюу мегмар пүрүү бэм гаргуудад одоо хэрвээ дорнодын цуврал сунвал манай телевизээр шууд амжилт гарнаа гэсэн үг. За. Тэгэхээр дараа 7 хоногт уулзъя да. Баяр та. Gotta hold the city down anyhow. They gon' have to really bow, totally dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style. Victory is in me now. My time is now. Couldn't scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work. He ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship.